За сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ удаагийнхаа дугаараар Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дээг болон Америкийн нэгдсэн улсын Пауло Алто хотоос Хонгинер мэдчилж байна. За битээр энэ удаагийнхаа дугаараар өмнөх дугаар буюу Good Insight номыг 1-р хэсгийг нь та бүхэнд хүргэсэн байгаа. Энэ удаад 2-р хэсгийг нь хүргэх гэж битээр ингэ сууж байна. 1-р хэсэг маань болохоор ерөнхийдөө Becky Kennedy зохиогч юм байна. Одоо баримтлагдаг зарчим тий ялангуяа Good Insight гэдэг энэ зарчмыг одоо битээр 10 бүлэгт товчлоод хүргэсэн байгаа. Энэ удаагийнхаа дугаараар болохоор илүү практикл амьдралд одоо ойр зөвлөгөөнүүдийг ялангуяа хүүхдийн манаа шараншаа олдохгүй байх үед ийм тохиолдолд ингэн одоо энэ зарчмуудыг ингэж ашиглана гэх мэтчлэн тий маш тийм практикл амьдралд ойрхон жишээгээр баялаг ийм хэсгийг хүргэх болж байгаа. За тэгээд уламжлалт эсэрэ подкастынхаа ерөнхий бэлтгэгчийг дурдъя. Quality for your health made in Germany, Denk Pharma. Тэний эрүүл мэндэд чанарыг Германд үйлдвэрлэв. За хонгийн битээр бол энэ номтой худалч хүнд бол бараг 2 сар зурлаж байна тий. Тэр нь 2 сар уншаал тэр хугацаанд бас бүтээч маш их зүйлэлтэйсэн гэж бодож байна. Тэгээд 2 сарын хугацаанд бас өөрсдөө туршиж үзсэн. Тэгэхээр зөвхөн номноос жишээ авалтгүй бас өөрсдийнхөө хүүхдүүдээр ингэж хэрэгжүүлсэн чи ингэж ажилтдаг юм байлээ ч гэх юм тий. Бодож төлөвлөж байгаа зүйлүүдээ бас хуваалцаад явбал илүү амьдралд ойр сонирхолтой байх юм болоо гэж бодож байна. За тэгээд эхлэе. За 2-р хэсэг маань ерөнхийдөө building connection and addressing behaviors буюу янз бүрийн хэцүү зан арын шиг хүүхд маань гарган тэр үеүүдэд хамгийн чухал нь building connection гэдэг зүйлтэй одоо хүүхдтэйгээ холбоо харилцаа тогтоох хайрыг мэдрүүлэх халамжийг ээж аав нь дэмжиж байгаа шүү гэдгийг мэдрүүлэх нь хамгийн чухал гэдэг ийм хэсэг байгаамаа. Хүүхэд бол ер нь бол ингээл янз бүрийн хэцүү шаншин гаргах үед дандаа л хойдолд нь ямар шалтгаан байдаг вэ гэхээр хүүхэд ингээд хэрэгцээ шаардлага байдаг тий. Тэр хүүхэд бол дотроо сайн хүүхэд гэхдээ одоо сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах чадахгүй байгаа ч юм уу тий. Тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг гаргаж ирээд байгаа ямар нэгэн тэр хүүхдэд хэрэгцээ шаардлага байдаг аа. За тэгээд тэрийгээ болохоор хүүхэд маань ойлгоход том хүний тусламж хэрэгтэй байдаг. Гэтэл ганцаарч ээж аавын дэмжлэг хайр халамж хангалттай мэдрэгдэхгүй байсан иймэрхүү одоо нөхцөл байдал дийлэнхтэй тохиолддог юм л да. Тэгэхээр зохиогч маань энэ дээр одоо connection capital гэдэг зүйлийг яриад байгаа юм. За энийг болохоор бид нэр өмнөх номнуудтайгаа одоо харьцуулж ярих юм бол жишээлбэл одоо харилцааны данс гэх юм уу. Эсвэл нэг хайрын 5 ил дээр хайрын сав гэдэг хогт тоныг ярьжсэн. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд бол одоо ерөөсөө л ээж аваасаа хайр халамж дэмжлэгийг мэдэрсэн үедээ ийм сэтгэлэн дүүрэн байдаг. За тэгээд одоо ээж аваасаа хайр халамж хангалттай мэдэрч чадахгүй байх үед нь тэр хайрын савн ч юм уу тэр харилцааны данс гэдэг зүйл нь ингээд хоосроод эхэлтгээ дундраад эхэлтгээ гэдэг тийм ойлголт байгаа. Тэгээ энийг болохоор хадгаламжийн данстай бид нар зөвлөж болох юм тий. Бид нар ингээ хадгаламжийн дансандаа мөнгө хийдэг тий. Мөнгөө зарцуулдаг. Яг тэрнтэй адилхан хайрын сав энэ харилцааны данс гэдэг зүйл маань дүүргэж болдог бас тэрийгээ ингээд хэрэглээд идэг. Дундардаг юм зүйл байгаа юм л да. Ямар үед дүүрэх вэ гэхээр сая хэлсэнчлэн ээж аав нь хангалттай олон талаар ингээд хүүхдэд дэмжиж байгааг тийм мэдрүүлэх юм бол хүүхдийн маань харилцааны данс нь ингээд дүүрээд ирдэг. Эсвэргээрээ одоо ээж аав жишээлбэл шаардлага тавьж за одоо дэлгэцийн цаг дууслаа шүү. iPad-а хойш нь тавиараач гэх юм. За эсвэл явах цаг боллоо шүү ч гэх юм те. Энэ болгонд ингээд ээж аав маань өөрийнхөө хүслээр ингээд хүүхдэд тушаал өгч магадгүй эсвэл ингээд харилцаа нь таагүй болоод те тгийх үед ч юм ингээд хүүхдийн хайрын савн харилцааны данс нь ингээд дундраад ит юм байна. Тэгэхээр зохиогч маань хит хитэн арга хэрэгэлдэг юм байна л да. Энэ хүүхдийнхээ хайрын савыг дүүргэх харилцааны дансыг нь сэргээхэд за эхний арга нь болохоор play no phone буюу PNP time гэдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө л одоо хүүхдтэйгээ нэг 10-аас 15 минут цагийг өнгөрөө. Энэ үедээ болохоор илүүтэйгээр хүүхэд төвтэй тэр хүүхдийн ертөнцид ингээд ороод хүүхд тэр 10-аас 15 минутыг ээж автаа яаж өнгөрүүлмээр байна тий яг тэрнгээр нь яг л ингээд хүүхдийн удирдлагын доорд яаж тогломоор байна тий яг тэрнгээр нь тоглоод юу ярьж ийн тэрийг одоо сонсоод л магадгүй нэг чиглүүлэх хитэ асуудаг ч юм уу тий тиймэрхүү байдлаар ингээд хүүхд чи өдөржингөө л ээж аавынхаа ертөнцид байдаг. Миний хүү энийг тэгэр ингээрэй гээл те. Ээж аав ерөөхдөө л өөрийнхөө ертөнцид хүүхдийг байлгах гэдэг бол яг энэ PNP таймаар болохоор 10-15 минут утсаа хойш нь тавиад
ямар нэгэн өөр зүйл сатаарлгүйгээр зөвхөн хүүхдийнхээ ертөнцид оршоод те хамтдаа байхыг хэлээд байгаа юм. Тоглож болно, ярилцаж болно. Тэндээс ээж автайгаа холбогдсон мэдрэмж авна. Хайрлагдсан, халамжлагдсан, дэмжигдсэн тийм мэдрэмжийг авах юм байна. За дараагийн нэг хэрэгэлдэг арга нь болохоор fill up game гэдэг гэж байгаа. Энэ мэн юу гэсэн үг вэ гэхээр ерөөхдөө л одоо нөгөө нэг энэ харилцааны данс ч юм уу те хайрын сав гэдэг зүйлээ байдаг гэдгийг одоо хүүхдтэй хэлээд мэдрүүлээд те за миний хүүгийн охины хайрын сав нь ямар байна, хоосорсон байна уу, аливаа цэнэглээд хий гэд ингээд чанга тврээд үнсдэг ч юм уу те эсвэл одоо хамтаа цагийг өнгөрүүлдэг ч юм уу нэг юм хайрын сав гэдэг зүйл дотор ч юм байдаг шүү. Ээж нь тэрийг нь ингээд анзаардаг шүү, дүүрэг хичээдэг шүү гэдгээ ингэж харуулах юм байна л да. Тэгээ хүүхэд тэрийг тогтмол хийгээд эхлэхээр магадгүй ингээд дотор нь жоохон сэтгэл зүйн хувьд дэмжлэг хэрэгтэй үед ч юм уу те ээжээ миний ингээд цэнийг дуусчлаа, намайг цэнгэлээд өгөөч гэд ирээд тэрвүүлхийг хүсдэг ч юм уу. Тэгээд ирд юм байна. Би энийг бас нэг жоохон хэрглэж үзэж байгаа. Тэгээд хүүхдүүд манаас одоо хичээлд явахаа өмнө ч юм уу те буцаж ирээд ч юм уу тэрвүүлээ цэнэглүүлээ ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл хэлдэг болоод байгаа. За дараагийн нэг хэрэгэлдэг арга болохоор emotional vaccination гэдэг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар ер нь л ингээд альва зүйлийг хийхийн өмнө за яадаг бол одоо хүүхд маань за яалтчгүй аашилж таараа миний үгэнд орохгүй байж таараач гэх юм. Тиймэрхүү нөхцөл байдал угаасаа учирдаг шүү дээ. Жишээлбэл одоо хүүхд маань ингээд 30 минут зурагт үзэх нормтой. Тэгээд 30 минутын дараа зургатаа амжрах болонгууд бас тэр болгон тий ялангуяа жоохон хүүхд бол за ээжээ за аваа гэж унтраачихгүй штэ. Үгүй би дахиад жоохон үзмээр энэ гэдэг юм уу. Тэгээ яг гоё юм гарч байхад дуусаагүй байх чинь гэж тэгдэг ч юм. Тиймэрхүү зүйл хийлдэг. Тэгэхээр энийг бол ингээд бүр урьдчилаад илүү ярих юм бол үр дүнтэй гэдэг хийж байгаа юм. За би ингээд жишээлбэл хүүтэйгээ хідуудаа ярьж үзлээ л. Эхний удаа за миний хүү одоо 30 минут хийдэг чинь жоохон шүү дээ гэж цагаа харууллаа л тий. Тэр тоон дээр очих юм бол ингээ 30 минут болоод дуусчин чи тэх юм бол ингээ зургатаа унтраа шүү гэд. Тэгээ чи тэр үед мэдээч хэрэг миний хүү ингээд уурын мэдрэмж чинь гарч ирнэ, гуниглан, цухалтна. За тэгэх үед яах ёстой вэ гэл хоорондоо төрүүлээд ярилцах юм байна л да. Тэнгүүд нь хүүхэд нь яах юм бол гэл тэнгүүд нь за хоёлаа ингээ 10-ын дотор тоолж болно. Гүнзгий амьсгаа авч болно. Тэгээд өөр ямар гоё зүйл хийж болох вэ гэд бодож болно гэд ингээд яг нөгөө нэг чам тийм зүйл тулгарна. Тэгэх үед нь чи бэлтгэлтэй байгаарай гэд хүүхдэйгээ ярилцаад бэлдээд байгаа байхгүй юу? За тэгээд тэрийг хийж үзлээ. За тэгээ манай 5 настай чинь бол за ойлголоо өстө би чаднаа л хийж чинь. Тэгэхээр за гэл үтсэн. Тэгсэн чи эхний өдрөө болохоор ер нь нэлээ ууралж байна. Тэгээд за би ярьсан л бол ярьсан миний хүү гэд нөгөөтгийг нунтраагаад тэгээд за ээж чинь чамайг тайвшруулсан тэрийг тэгээд нөгөөт чинь жоохон уйлсагаад жоохон ууралж байгаа тэгээ болчихж байгаа. Тэгээ би энийг нэг амжилттай ч болсон юм шиг гүүч юм шиг нэг тийм хоёрдмал байдалтай үлчиж байгаа байхгүй юу. Тэгээ хоёр дахь өдөр нь болонгууд за ер нь бол 30 минут чи айгүй хурдан өнгөрч тийм байна. Тэгэхээр дахиад нөгөөтгөө ярьж байгаа юм. За чи өчигдөр ингэсэн штэ. Чамд ингээд цухалдсан мэдрэмж төрсөн, чамд ингээд жоохон хэцүү байх шиг байсан. Тийм болохоор хоёлаа ингээд зураг тунтрахаас 5 минутын өмнө ингээд зогсоож жагаад ярилцсан шүү заа юу гэд чамайг жоохон бэлдэн шүү гэдгийгсэн. Тэгээд ингээд 25 минут болоо тэгээд за миний хүү ярьсан юм чи зогсоочих гэ. Тэгээд зогсоонгуудаа за одоо 5 минутын дараа хоёлаа унтраах гэж байна. 5 минутын дараа чи ингээд өөрөө очиод унтраах уу эсвэл ээж нь унтраах уу гэдгийг чи өөрөө сонго. Яаж ин гэдгсэн чинь нөгөөд чинь юмдаа автаад амар үтцсэн байжснаа гинтхэн ингээ жоохон тайвшраад бодох цаг гарч байгаа мó хайшин тий. Чи нүдээ ер нь жоохон амраачих гэ. Тэгээд нэг 2-3 минут нүдийг амрааж байгаа. Тэгээ нөгөөд чинь арай тайвшраад тэгээд 5 минут дахиад зургатаа асаагаад 5 минут үтсний дараа за одоо нөгөө 5 минут чинь болцсон шүү гэж хэлгээд мэдээж яг жоохон дургуул байгаа юм. Гэхдээ за одоо юу гэсэн бэлээ хоёлаа би унтраах уу чи унтраах уу чи сонгосноо гэдгсэн чинь за та унтраач гэд. Тэгээд унтраасаа. Тэгэхээр ингээд нэг жоохон сонголт олгох хэрэгтэй гэж бас энэ ном дээр яриад байгаа юм. Хүүхдтэй ингээд аль болох ингээд хүний эрхэнд орсон юм шиг биш те. Тодорхой хэмжээний ингүй яах уу гэд ингээд сонголтыг олгох юм бол илүү нэг юм амьсгалах агаартай болоод ингээд жоохон тайвшраад за тэгвэл би ингэчээ гэд шийдэх боломжтой бол юм. Ерөөсөө л энэ олон аргыг зааж өгöd байгаа шалтгаан нь хүүхд гэдэг чинь одоо энэ урдлын тарих хөгжиж гүйцээд одоо 25 нас хүрэнгүүт магадгүй одоо тэр үедээ ингээд
илүү ухаалаг шийдвэр гаргаж чаддаг. Зөвхөн доотлын тархитай удирдуулаад байдаггүй тийм хүн болж төлөвшөх юм байна. Тэгэхээр бид нар ингээд хүүхдээ ямар нэгэн байдлаар аашлаад ч юм уу, уурлаад ч юм уу тэгэх үед нь хүүхдийн маань угаасаа уртлын тарих, ухаалаг тарих нь хөгжиж дуусаагүй байгаа. Энд чинь хэвийн зүйл, би энэ дээр паниктах хэрэггүй гэдэг өөрийгөө хамгийн сайн тайвшруулах хэрэгтэй мэн л да. Тэгэхээр зохиогч маань одоо та ихлээд өөртөө тий ингээд би сайн ээж аав надад ямар ч асуудал алдаа байхгүй гэдэг өөртөөгөө их сайн ажиллах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл болохоор өөртөө энэрмгөө хандах хэрэгтэй. Одоо танд өөрт чинь юм ууралсан, цухалдсан, гонигсэн янз бүрийн мэдрэмжүүд төрөх үед тэр үед таныг ингээд тайвшруулах дуу хоолой хаа нэгтэй байж л байгаа байдаг. Тэрийгээ та хамгийн гол нь олж сонсоод өөрийгөө тайвшруулах зүгээр эн чинь ийм зүйл байдаг гэдэг тэр дуу хоолойгоо олж аваад тайвширсны үндсэн дээр илүү таны уртлын ухаалаг тархичаа ажиллаж эхлээд ухаалаг шийдвэр гаргах юм. Тэрийгээ бас өөрөө өөртөөгөө ажилд сураад өөртөө хэлэх одоо дуу хоолой чинь энэрэнгүй тийм болоод эхлэх юм бол хүүхдийнхаа одоо гаргаж байгаа алдаач гэдэг юм уу, хүүхдийнхаа гаргаж байгаа энэ уур бухимдал ааш араншинд нь ч гэсэн харцангуй ингээд тайван хандаж сурах юм байна л да. Тэгээ хүүхд маань нэгэнт одоо ингээд ууралчлаа, аашлаа тэр үед нь болохоор зүгээр аргагүй ийм зүйл байдаг. Хийж нь сонсъё, яасан ингэж хэлэх төдийд л хүүхдтэй ганцаараа байгаа мэдрэмж авахгүй тэр зүйлээ ярилцж байхтай ч юм уу магадгүй зүгээр л тантай хамт зүгээр л таны юм тайван амгалан байгаа оршихуйг одоо хараад л тайвширдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдээ ийм хэцүү үед нь бити ганцаараа ингэ байлгаар айл болох хажууд нь чимээгүй ч болтугай ингээд тайвшруулаад бие хилэмжээрээ зүгээр гэд ингээд гүнзгий амьсгаа аваад тунуурын дээр нь зөөлөн илээд ч юм уу гээд тайвшруулад байж ах нь аюул чухлаа. Энд болгоноос л хүүхд чинь тэр доотлын тарихтэй хитрхи сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд мэдрэгдээ тэндээ дамгаалагдаад байгаа тэр тарих нь арай тайвшраад уртлынхаа ухаалаг тарих нь ажиллаад одоо энэ явцдаа бид хоёр яриад байгаа emotion regulation гэдэг чадварыг эмоцоо сэтгэл хөдлөлөө удирдах зөв илэрхийлэх гэдэг чадварыг багаар танаас сурах юм байна л да. За тэгээд дараагийн нэг хилдэг арга нь болохоор хошин бай янз бүрийн сөргөлдөө үүсгэж юм хүүхд маань аашлах ч юм уу иймэрхүү үед аль болох одоо жоок хэл инээдэмтэй хөвгчлөлтэй тийм уур амьсгалыг бүрдүүлэх хичээ. За одоо жишээлбэл хүүхд маань ингээд таныг сонсохгүй ч юм уу байх үед хүүе миний хүүхдийн чихэн хайцсан энэ вэштэй за буцаага даваач наачи за одоо сонсдог болж байгаа байх гэдэг ч юм уу нэг юм хүүхд инээх үедээ юм хөвгчлөлтэй юм сонсох үедээ стрессинг гормон нь багасаад илүү тайвширт юм байна л да. Тэгэхээр иймэрхүү тохиолдлуудад за энийг яаж хөвгчлөлтэй нөхцөл байдал болох уу, хошигнох уу гэдэг талаас нь бас хараад үзээрэй гэдэг ч байгаа юм. За бас нэг дараагийн хэлж байгаа зүйл болохоор за хүүхд маань ингээд дууралж байгаа үед уусаа олон юм сонсож чадахгүй та хичнээн уучлаа ч гэсэн тэр ухаалаг тарих нь ажиллахгүй. Тэгэхээр тэр үед нэг хоолын юм яриад хэрэггүй хүүхдээ аль болох тайвшрахыг нь хүлээгээд тайвшрахт нь туслаад ингээд байна. За харин тайвширсныхаа дараа ээжтэн ч гэсэн аавтан ч гэсэн иймэрхүү үеуд байсан. Тэгээ тэр үед нь надад бас чам шиг ийм хэцүү мэдрэмжүүд төрж исэн. Тэгээд би тэр үед нь ингэсэн тэгсэн гэд өөрийнхөө бага насныхаа бас хэцүү явдлуудыг ингээд ярингуут хүүхэд тэр үед одоо тайвширсан байгаа тэр үед болохоор ингээд илүү ухаалаг тархиа ажилуулах боломжтой асуудал шийдвэрлэх чадвар нь ингээд илүү ажиллах боломжтой тэр үедээ ээж аавынхаа сториг түүхийг сонсонгоо нэр ингэж болох байсан юм биш гэд боддгийм байна л да. Гэхдээ яг тэр үед нэг хамир хүүхдээ лекц унших гэдэг хэрэггүй. Яг миний ингэсэн шиг чи ингэвэл зүгээр ч гэдэг юм уу. Ингээд лекц болгоод авах шаардлага байхгүй. Хүүхэд угаасаа тэрнээс чинь авах юм аваад за би дараагийн удаа гэдэг өөрийн гэсэн хариултаа дотроо бодоод үлдчихэж байгаа болохоор тэрийгэ хүүхдээ итгээд үлдээгээрээ гэж хэлсэн баа. За тэгээд иймэрхүү стори ярихгүй байсан ч гэсэн заавал хүүхдтэйгээ юм эвлэрэх хорон зай бид тэр өмнөх дугаараараа бас ярьжсэн. Сайн ээж аав гэдэг бол заавал одоо янз бүрийн хэцүү нөхцөлийн араас хүүхдтэйгээ засаж залруулдаг энэ ийм зүйл болчлоо. Ээж аав нь энэ дээр магтгүй алдсан байхаа. Энийг уучлаарай. Дараагийн одоо хоёлаа яах вэ гэж ярилцдаг тийм ээж аав л одоо хамгийн мундаг гэж зохиогч минь хэлж байгаа юм л да. Тэгэхээр ямар нэгэн зүйл болсны дараа хүүхд минь тайвширсны дараа заавал ярилцж байгаарэ. Тэгээд зурагт үзэх жишээн дээр жишээлбэл одоо хүүхдэд би ингээд тайвширсны дараа ярилцж байгаа юм л да. Тэнгүүтээ за миний хүүхд ингээд 30 минут нь айгүй богинохоо санагдах шиг боллоо.
ээж нь ч гэсэн ингээд яг гоё ингээд хүүхэлдээ үзэж байгаад төгсгөл нь яаж дуусгалаа гэж тоглоод үзчихсэн чинь 30 минут болчих юм бол айгүй бухимдах байсан баха. Тэгээд ээж нь бодлоо л доо хоёлаа дараагийн удаа 30 минут дотор багтах ийм хүүхэлдээ сонгол яах вэ? Тэгхийн бол чи яг цагтаа амжаад хүүхэлтэйг үзчихин. Чи юу гэж бодож ин гэд. Тэгэнгүүт манай хүүхд бодож байгаад за тгий богинохон хүүхэлтэй би тэгтээ 30 минутанд багтаж байгаа эсхийг танаас асуу шүү заа юу гэд. Тэгээд битүү нэг шийдэл болоод тэгээд дараагийн удаанаас яавал хүүхдээ стресстгүй байх талаар ингээд шийдэл олчиж байгаа юм л доо. Гэх мэтчлэн ингээд ямар нэг асуудал болсны дараа цаа нэг юм боллоо дараагийн удаа ингэцгээ хоёлаа гэд ярилцдаг байгаарэ гэж үзсэн байнамаа. За тэгээд дараагийн хэсэгт нь болохоор за хүүхд мань болохоор ер нь бидний уртаас янз бүрийн ааш аваар гаргах үе тий одоо ингээд та муу ээж ч гэдэг юм уу та муу аав би тань хайргүй гэдэг ч юм уу тийм гомдохоор үгнүүд хэлдэг шүү дээ тий. Тэр үгийг нь та ер нь бол өөр дээр хүлээж авах хэрэггүй. Яагаад гэвэл энэ бүхэн чинь тань зориулж хэлээд байгаа биш. Явж хүүхэд өөрийнхөө тэр хүчтэй сэтгэл хөдлөл мэдрэмжээ одоо тэрийг удирдах гаргаж чадахгүй л байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд яг иймэрхүү үеүүдэд болохоор та юу гэж бодох вэ гэхээр за түрүүний хэлсэнчлэн те яаж энэ нөхцөл байдлыг илүү хөвчлөлтэй ур амьсгалтай стресс багтай болох вэ ч гэдэг юм уу. За хүүхдээ ямар сонголт олох вэ гэдэг ч юм уу. Эсвэл одоо шууд л одоо тийг инг гэхээс өмнө за магадгүй одоо хүүхдэн тоглолчлаа гэж үдээ те тоглоомоо хураа гэж шууд хэлэхээс өмнө хүүе ийм гоё юм хийсэн юм уу чи өстэй ийм өндөр цамхаг барих гэж хичээсэн байх та өстой мундаг барьжээ өстой төвчээртэй барьсан байна гэд магцсныхаа дараа цаа миний хүү удахгүй тоглоомоо хураах цаг нь болох гэж байна хоёлаа энэний дараа ийм юм хийх гэж байгаа штэ гэд ярьдаг ч юм уу те эхлээд хүүхдээсээ ямар нэгэн зүйл шаардахаас өмнө харилцааныхаа савыг дүүргэхтэй тэр ажлаа эхлээд хийчээд жоохон дүүргчээд тэгээд шаардах юмаа шаардаж аваарэ харилцааныхаа дансыг одоо зарцуулаарэ эсвэл хүүхдтэй ингээд цаг өгөө за одоо ээж нь ингээ хоолоо ээж нь 10 минутын дараа би чамайг тоглоомоо хураацсан байх гэж найдаж чинь чи бол угаасаа чадна би чамд итгэж чинь хин ч гэсэн ингээл хажууд нь зайлуу тоглоомоо хураа гэл манаа зогсоод ивэл хүн чинь тийм цагаадуулах дурггүй штэ тий ингээд би чамд итгэж чинь чи чадна гэж бодож чинь гэж хэлүү дуртай тий тэгэхээр тэгэж орхиод харин хойлоо 10 минутанд чамайг тоглоомоо амжуулаад хураачих юм бол ээж нь чамд инээдтэй юм харуулъя эсвэл хойлоо чиний дуртай номыг уншиж шивч гэх юм уу тиймэрхүү байдлаар ингээд хүүхдээ би чамд найдаж чинь хэдэн минутын дараа би чамайг дууссан байна гэж итгэж чинь гэдэг байдлаар ингээд хандах юм бол хүүхд илүү итгэлийг чинь дааж одоо тэр зүйлийг гүйцэтгэх магадлал өндөртэй гэж хэлж байгаа юм. За бас нэг сонирхолтой санаалс нь болохоор хүүхдтэйгээ ингээд байраа солиод үзээ. Тэгхийн бол хүүхд чинь ээж аав ингээд миний төлөө юм хэлээд байгаа юм байна. Ээж аав байх чинь бас юм хэцүү юм байна гэдэг мэдрэмжийг авна. Жишээлбэл одоо би ээж нь хүү нь болъё. Чи ээж нь болчих те. Тэгээд чи 5 минутын турш надад дуртай зүйлээ хэлж болно. Би бас ингээд хүүхчийг жүжиглээ шүү гэд ингээд 5 минут хоёлоо тоглож болно те. Тэх үедээ ингээд хүүхд яаж аюулдаг вүлээ те. Үгүй тэхгүй гэл ингээд жоохон зөрүүд зан гаргаж үздэг ч юм уу те. Тэгэнгүүт хүүхд чинь нөө би чи ингээд жоохон зүрхлээд идэм юм ш гэдэг ч юм уу. Тийм зүйлийг мэдрэх юм байна л та. За тэгээд хүүхд бас ингээд аашлах үед яах вэ те. Ааш гэдэг чинь ер нь ямар үед гарт юм бэ гэж сайн бодоод үзье л да те. Тэр бол ерөөсөө л альва зүйл хүснээр нь болохгүй үед хүнээс гардаг үйлдэл юм байна л да. Хүүхд ч гэлтгүү том хүн ч гэсэн гинтгийн ингээл цохолдаал аашлах үе гардаг тий. За жишээлбэл ингээд өдөржин ажил дээр нь юм болохгүй байж байгаа л тэгэл гэртээ ирээл хамгийн дуртай хувцс нь угаалгын машинд угаагдаад ингээд агцсан байжлаа тий. Тэгвэл тэрийг хараад арайчтэй энэ одоо ингээд ахтай явахтэй гэж уурлангууд нөхөр нь хайчууд ээжсэн үү чи юу сүртэй юм бэ өөр бодолклолоод өмсчөөч гэх юм бол тань ямар санагдах вэ магадгүй ингээд улам нөхөртөө уур нь хүрээл ямар ч юм болох юм блэ те хэрүүл урал болж магадгүй те тэр үед хүнд юу хэрэгтэй юм бэ яг үндэ бол чи наатаха бол бити маялаад гэж хэлүүлэхээс илүүтэйгээр сонсогдох хэрэгтэй байдаг. Юу яасан юу болсон ягаад тийм гэж уурлав гэж асуух юм бол харин тийм ээ өнөөдөр ингээд тэгээд гэд ярина штэ яг тэрнтэй адилхан хүүхдэд ч гэсэн тийм одоо сонсогдох тий сэтгэл мэдрэмжээ хуваалцах тийм хэрэгцээ байдаг. Тэгэхээр одоо хүүхд маань гинтхэн уурлаад эхлэнгүү. За хэвтүүлээ нэг ситуац бодоод үзье л та нэг бага насны хүүхдтэйгээ дэлгүүр орлоо тий дээж аав тогтмол тохиолддог штэ. Дэлгүүр оронгууд би ийм юм аавна гэж уйлаад эхэлнэ гэж бодъё тий. Саяхан бас манай хүүхдэд тийм тохиолдвоо.
5 настай хүүтэйгээ дэлгүүр орсон чинь ер нь бол манайх тийм чихэртэй ундаа авдаггүй байхгүй юу. Тэгсэн чи ягаад ч гинтхэн л би чихэртэй ундаа уудаггүй, манай найзууд уудаг гээл тэрнгээр нэг тэгэл за эхлээд би өөрөө тайван байх хэвээр. Хүүхдийн ажил бол угаасаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх. Миний ажил бол юу зөв юу буруу гэдгийг тогтоох, хэл хязгаараа тавих. За гэхдээ хамгийн гол нь тайван байх хэвээр гэж өөртөө яриад чи ингээд найзууд нь дандаа чихэртэй ундаа уугаад ахаар би ч гэсэн уумаар ирдэг гэж бодсон юм байна. Тийм үү гэж хэлсэн чинь нөгөө чинь амар уйлжснаа. Тийм ингээд л жоохон ярилцах айдчихна. Тэгэхээр ингээд за ямар ч гэсэн холбоо харилцаа ч үүсчлээ шүү гээл. За ээж нь ингээд энэ ундаануудыг харахаар дандаа чихэртэй байгаа даа байхгүй юу. Тэгэхээр ингээд манай гэрт чи юм чихэртэй ундаа авдаггүй штэ. Хойлоо тохиролцсон. Хэрвээ энэ дотроос чихэргүй ундаа хойлоо олчих юм бол тэрийг авъя болж гинүү гэдэг байхгүй юу. Тэгс чинь нөгөөд чинь баг тэр дэлгүүрийн шалан дээр тэрийг эвтсэн байгаа хүн чинь босч ирээл нэрэ тэмчгэртэй ундаа байж магтгүй гэж хайгаад байгаа. Хайж явснаа нөгөө нэг өтгөрөөсөн цэцэргний шүүс дээр очиж байгаа. Нөгөө ямар чихэргүй штэ. Би тэгээд ганц байгаа чихэргүй ундааны энэ байна. Тэгээ энийг устай найруулж уудаг. Чи энийг туршиж үзмээр байна өөрөө л мэдээ. Тэгсэн чинь нөгөөд чинь болохоор ямар ч байсан ингээд ундаа авчин гэдэг нь ингээд өөрт гоё байгаа юм шиг байна. Тэгээд өөрөө сонголтоо хийчихэж байгаа тий. Ээж бол ингээд намайг чихэргүүл бол авч болно гэж байгаа юм байна. За ойлголоо. За тэгвэл энэгээр нь болохыг гэ тэ битэр дундаа буугаад тэгээ гайхалтай тэр хүүхэд маань тэр гашуун ундаагаа найруулж ууснаа дуртай байсан гэж боддоо. Яагаад дуртай байсан вэ гэхээр явж өөрийнхөө сонголт байсан болохоор дуртай байгаа байхгүй тий. Хэрвээ би ингээд гаднаас зүгээр цэцэргний ундаа авчирснаа энэ би энэ сайн хойлоо ууй гэсэн бол нэг ууж үзнэ ямар гашуу ингээд уухгүй шүү дээ. Тэгэхээр ингээд зохиогч мань хэлж байгаа юм л да. Ийм хүчтэйгээр ингээд угцсан муурлах, аашлах үед нь хүүхдээ тэр төрж байгаа мэдрэмжийг нь яг хүсэж байгаа зүйлийг нь хэлэх юм бол яг ойлгогдсон мэдрэмжээ аваад арай тайвшраад таныг сонсохтойгоо болох юм байна. За тэгээд зохиогч манаас хэрвээ тэр хүүхдийн маань тантрум гэж ярьдаг аашлах тэр үйлдэл нь маш хүчтэй, маш аюултай байвал яах вэ? Тэр үед бол зогсоох хэрэгтэй. Өөр хүмүүсийг бол өөрийгөө гэмтэх гээл иймэрхүү үйлдэл гаргасан тохиолдолд нь таны хувьд хамгийн чухал ажил чинь хүүхдийн аюулгүй байдлыг хангах шүү дээ. Тийм болохоор үгүй би чамайг ингүүлэхгүй, би чамайг өөрийгөө гэмтэх хийж зөвшөөрөхгүй гэд хүүхдээ одоо яг хүн гал асч хахад яадаг үлээ бушуухан ингээд юмар хучаад аль болох юм орон зай багтаа газар аваачдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг л галыг унтраа чинь гэж өөрийгөө төсөөлөөд хүүхдээ тэрврээд ийм сул задгай газар биш илүү ийм орон зай багтай жижигхэн өрөөндөө ч юм уу авч ороод тэгээд хүүхдээ нэг холын юм ярилцгүйгээр уртаар гүнзгий амьсгалаад тайван байгаад илээд тайвшруулах нь л да. Тэг хүүхд бол тийм хурдан тайвшрахгүй магадгүй одоо танд муухай үг хэлэх ч юм уу те та ястай хамгийн муухай ээж аав юу ч гэдгийг те хэлж магадгүй энэ болгоныг хүүхд мэ сэтгэл хөдлөл мэдрэмжээл ингээд яах учраа болохгүй энээс айцсан байна энийг яаж гарахаа мэдэхгүй байна тэрнээс биш энэ бол надад зориулж байгаа үг юусоо биш гэж бодох нь байна үнэхээр тань хэцүү байгаа тэгэл цаа хайж байгаараа ээж нь өөрийгөө тайвшруулах гэгээ тэр өрөөнөөс магадгүй жоохон гараад ээж нь тэгтээ чам тайртай чамайг орхиж гарч байгаа биш ээж нь өөрийгөө жоохон тайвшруулах гэгээ тэр өрөөнөөс гараад гүнзгий амьсгаа аваад хэдэн минут цэвэр агаараар амьсгалж байгаа ч гэдэм те буцаж орж ирээ за ээж нь одоо сонсоход бэлэн байна гэ дахиад нөгөө хүүхдэд тайвшруулах үйлдэлээ хийх нь байна л да. За тэгээд хүүхд маань хичнээн ууртай байсан ч гэсэн хэсэг хугацааны дараа та энэ тогтмол тайвшруулах үйлдэлээ хийгээд өөрөө бас тайван байхыг хичээгээд ингэж байгаа тохиолдолд бол хүүхд тайвшир шүү дээ. Тэгээд тайвширсныхаа дараа дахиад хүүхдтэйгээ ярилцсан. Ярилцах үедээ болохоор учиргүй бас лекц уншихаас илүүтэйгээр за инглээ чи маш их уурлаад ингээд ийм үйлдэл хийсэн. Тэгэхээр ээжийнх нь хувьд чиний аюулгүй байдал маш чухал ээж нь чамдаа маш их хайртай болохоор чамайг хамгаалахын тулд энэ өрөөнд хоёлоо орж ирсэн. Тэгээд чи хэсэг хугацааны дараа тайвширсан. Ээжтэй ингэж хэлсэн жоохон ээж нь одоо гомдмор мэдрэмж төрсөн ч гэсэн ээж нь бол энийг ерөөсөө хүн дээр хүлээж аваагүй гэ дахин хайртай гэдгээ хэлээд тэгээд дараагийн удаа хойлоо ийм зүйл тохиолдох юм бол чи ямар байна ээжтэй хэлээрээ яавал зүв байсан байна гэж бодоорой гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ингээд яриагаа дуусгуул зүгээрээ гэж зөвсөн. За тэгээ хамгийн сүүлд нь бас нэг сонирхолтой эгч дүү ах дүүсийн хоорондох өрсөлдөөн гэдэг сэдэв байгаа. Хэрвээ та нар ах дүү эгч дүүтэй бол бид нар бол ингээд хамгийн муухай ах эгч дүүдээ гаргачих гээд байдаг шүү дээ тий. Ээлдрийтэй харилцаа байгаа юм л да. Энэ ах дүүсийн эгч дүүсийн харилцаа гэдэг бол зохиогч маань үнийг юутай зүйрлсэн бэ гэхээр за та одоо нэг юм хүнтэй суудсан байлаа гэж бодё. Тэгсэн чинь нөгөө хүн чинь хэдэн жилийн дараа
ингээд хоёр дахь эхнэр эсвэл хоёр дахь нөхрөө авчирснаа танилц энэ миний хоёр дахь эхнэр хоёр дахь нөхөр гэж тэгж байгаа юм шиг тань тийм ах トゥ утай болно те гэдэг чинь эгч トゥ утай болно гэдэг чинь яг тэрэн шиг мэдрэмж. Одоо та хоёр нэг нэгээ хайрлал гээд хоёр дахь эхнэр нөхөрт нөхрийг ингээ хажууд нь авчирснаа хэлэх юм бол тань ямар мэдрэмж төрөх вэ? Яг тэрнтэй адил. Үгүй би ингэж яриаг штэ. Би таныг л хайрлан танаас л хайр аавна гэж ярьсан болохоос энэ танихгүй хүүхдийг хайрлан марлна гэж тийм юм ерөөсөө сонсоогүй штэ л энэ үстэй те. Тэгэхээр хүүхдэд бол яг тийм мэдрэмж төрт юм байна л да. Эхний хүүхдэд болохоор те эхний хүүхд гэдэг чинь нэг тодорхой хэсэг хугацаанд ингээд ээж аавын хайрыг зөвхөн өөр дээрээ мэдрээд үтцсэн байгаа. Тэнгүүд дүү гараад ирэхээр хайрыг хувааж тасаагүй байдаг. За 2 дахь 3 дахь хүүхдүүдийн хувьд болохоор төрөнгүүт нь л нэг өөрөөс нь заавал илүү том илүү одоо чамаас сайн чаддаг ч юм уу те мэддэг ч юм уу тийм нэг хүн байдаг те тэгэнгүүт ингээд 2 дахь 3 дахь хүүхдүүд бол яач гад идэг вэ гэхээр илүү дутуугийн мэдрэмж авчих гад идэв юм байна. Ээж аав надаас илүү энэ ихний хүүхдэд хайртай байх вэ ч гэдэм үү те би угаасаа л энэ ихний хүүхдээс дутуу юм байна 2 дахь юм байна 3 дахь юм байна гэдэг тийм мэдрэмж авчих гаддаг. Тэгэхээр зохиогч маань юу гэж зөвлөж байгаа гэхээр хамгийн чухал шийдэл бол оновчтой шийдэл бол ерөөсөө л хүүхд ганцаарчилсан цаг хэрэгтэй. Эхний хүүхдэд ч ганцаарчилсан цаг хэрэгтэй 2 дахь 3 дахь 4 дахь хүүхдүүд ч гэсэн ганцаарчилсан цаг хэрэгтэй. Тэгээ тэр цаг хугацаанд нь болохоор энэ ах トゥ угийн эгч トゥ угийн хайр гэдэг бол тийм түрмэл зүйл биш байдаг тийм маш эдрэтэ зүйлээ энд маш их тийм ах эгч トゥ хоорондоо нэг нэгээ хайрладаг болох цаг хугацаа магадгүй одоо хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо хүүхдүүд нэг нэгэндээ тайсгансан ах トゥ хоорондоо тий тайсгансан дургу энэ төр байвал ерөөсөө л та ганцаарчилсан цагийг хангалттай өнгөрүүлээгүй байна. Ганцаарчилсан харилцааныхаа дансыг хайрын савыг нь хангалттай дүүргэж чадаагүй л иймэрхүү асуудлууд үүсдэг. Хэрвээ тэр хайрын савнд дүүрээд хангалттай ээж аваасаа ганцаарчилсан хайр халамж мэдрээд эхлэх юм бол тэр ах トゥ эгч нарыгаа надтай хамт тоглодог одоо гэр бүлийн нэг гишүүн миний багштай, миний тааштай гэдэг тийм мэдрэмжийг авах юм байна л да. Тэгэхээр тийм зүйлийг бодох нь байна. Дээрэс нь одоо хүүхдүүдээ эргэтгэж хандна гэдэг ойлголтоо хаях хэрэгтэй. Эргэтгэж хандна гэхээсээ илүү хүүхд болгоны онцлог өөр, хүүхд болгоны хэрэгцээ өөр гэдэг байдлаас нь хүүхдүүдтэй ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүүхдүүд ээжээ та манай дүү зайрмаг авч өгсөн. Надад яг адилхан зайрмаг авч өгч гэдэг юм те. Яг адилхан байх ёстой гэдэг зүйлийг анханасаа багасаа сурчих юм бол тэрний явсаар том болоод магадгүй найзууд минь юм биш те. Би бас ингэж амьдрах ёстой гэдэг дандаа нөгөө нэг бусдаа өөрийгөө харьцуулдаг. Ингээд бусдаас үнцнийг хайдаг тийм болчтой юм л да. Гэтэл хүн гэдэг чинь бүгдээрээ өөр ялгаатай хэрэгцээтэй байдаг те. Тэрийг багаас нь ойлгохын тулд одоо магадгүй те ганцаарчсан болцоо хийж байгаа л нэг дүүтэй ингээд кино үзчихлээ. Тэнгүүд ах нь уурлаад ээжээ та өчигдөр дүүтэй кино үзсэн байлээ штэ. Би бас адилхан кино үзсэн ч гэдэм юм. Тэгж хэлсэн тохиолдолд ээж аав нь юу гэж хэлэх ёстой гэхээр за болно. Энэ гэрт хүн болго өөрийн гэсэн хэрэгцээтэй чиний хувьд ээж аав нь чамтай ганцаарчсан болцоо ганцаарсан цаг гаргана штэ. Тэр үедээ чи яг өөрөө юунд дуртай байна, юу хэмээр байна гэдэг сайн бодох хэрэгтэй. Чи үнэхээр тэр дүүгийнхаа сонгосон кино үзмээр байна уу? Эсвэл чи кофе шопт очиод хамтдаа хоёлаа ярилцаж болно. Эсвэл хоёлаа хамтдаа тоглоомын төв явж болно. Эсвэл номын дэлгүүр явж болно. Чи яг чиний хувьд юу чухал вэ? Чи яаж ээж аавтаа өнгөрүүлэх цагаа ашигламаар байна вэ? Тэрийг бодох хэрэгтэй. Тэрнээс биш заавал дүүтэйгээ адилхан байх шаардлагагүй шүү дээ. Дүү та хоёр чинь шал өөр хэрэгцээтэй, шал өөр хүүхдүүд гэж иймэрхүү байдлаар хэлэх юм бол хүүхд нэрээ тийштэй. Би одоо бусад хүн юу хийж ийн гэдгийг харахаас илүү өөрийнхөө дотгошоо өнгийгөөд миний сонирхол юу вэ? Миний хүсэл юу вэ? Миний онцлог юу вэ? Би юу хүсэж байгаа вэ гэдгийг илүү анзаарч эхлэх юм байна л да. Энийг бол ингээд багаас нь дасгах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ ингээ ганцаарчсан болцоо хийж ахт магадгүй хүүхдүүд нэгнийхээ талаар муулна, гомдсон зүйлүүдээ ярина те тэр орон зайг нь өгөх хэрэгтэй. Угаасаа энэ ах トゥ угийн харилцаа, эгч トゥ угийн харилцаа гэж тийм амар төрмөл зүйл биш байгаа дээ шүү дээ те. Энэ дээр энэ бол маш эдрэтэ зүйл гэдгийг ойлгоод ээж аавдаа ганцаарчсан тэр гомдол яриануудаа ярих тэр орон зайг нь өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хоёулаа хамтдаа байхдаа тэр дургуутсал бухимдал чинь нэг рүүгээ илрэх магадлал нь дүр те. За тэгээ хүүхдүүд хамтдаа байх үед нэг л дүрмийг баримтлах нь чухал. Тэр нь болохоор нэгээ гэмтээхгүй зөвхөн биеийн гэмтэл биш үг хэлээр дормжлохгүй гэдэг тийм зүйл байх хэрэгтэй тий. Нэгээ одоо үг хэлээр бүлэдэхгүй бас ингээд биед нь халтахгүй. Тийм л байхад одоо
хүүхдүүд бол хамтдаа байж сурах тэр хугацаанд янз бүрийн харилцаа үүснэ. Одоо маргалдах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд байна. Энэ чинь одоо хүн хоорондын харилцаа асуудлаа шийдэж сурч байгаагийн илрэл. Тэгээд магадгүй та заримдаа ингээд тусалж болно шүү дээ. Хүүхдүүд тоглоомоо булаацлах үед нь тоглоомыг нь аваад за байж байгаараа хүүхдүүдээ жоохон тайвшир бодъё. Энд нэг тоглоом байна. Гэхэд 2 хүүхд байна. Хоёр яа гэж бодож байна. Яавал зөв гэж асуудаг ч юм уу тий. Тэнгүүд хүүхдүүд нэг рүүгээ асаад уурлаад тахаас илүү. За энэ нэг тоглоом байна. 2 хүүхд байна. Яах ёстой юм бол ээлжлэх юм уу? Нэг нь өөр тоглоом болох юм уу? Яах ингээд жоохон нөгөө сэтгэл хөдлөлийн амигдалаа тархиараа юмыг бодоод байх биш. Тэрийгээ жоохон унтраагаад уртлынхаа тархиар тий ухаалаг тархиараа бодож эхлэх юм байна. Тэр бас асуудал шийдэх чадварыг бид нэр ах トゥ эгч トゥ гийн харилцаан дээр бас хөгжүүлж болох юм байна. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор энэ одоо хөдөлөг хүмүүжлэг зөрүүд байдал гаргасан тохиолдолд ер нь бид нар одоо хүүхдүүдтэйгээ яаж харьцах ёстой вэ гэсэн сэдв байгаа. За ер нь бол хүүхэд одоо ээж аав руугаа том хүн рүү ингээд зөрүүдлээд байх тохиолдолд бол 2 төрлийн одоо реакц гаргах юм байна. Эсвэл гарах одоо тий боломж байна. Бид нар эхнийх нь болохоор юу вэ гэхээр одоо манай хүүхд ерөөсөө намайг хөндлөдөг юм байна. Намайг хийж аваа гэж хүлээмжшүүрхгүй байгаад байна гэж боддог. Хоёр дахь нь болохоор за манай хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдож дээ нэг юм болохгүй байна даа гэсэн байдлаар бодож болох юм. За тэгээд яг хөө ер нь бол ээж аав хүний зүгээс эхний одоо хувилбараар нь төлхөө хандах хандлага их байдаг. Учир нь яагаад гэвэл зүгээр л автоматар гараад ирдэг те энэ хүүхдүүгээс намайг хөндлөхгүй яагаад ингэж муухай харьцаад байна гэж бодно те. Гэхдээ яг бид нар ингэж нөгөө бид нар өөрсдөө аваад үзэхээр бид нар яагаад ингэж хүмүүстэй зөрүүдлээ. Жишээлбэл одоо зарим тохиолдолд би уураа үрхээр дарга нар руугаа зөрүүдлээд юм хэлж болно шүү дээ те том хүн болсон байна. Тэгэнгүүт одоо тэр тохиолдолд бол шалтгаан ихэнх тохиолдолд адилхан л байдаг. Намайг ойлгохгүй байна. Тэгээд би одоо те feel seen болох, heard болох одоо тэр намайг хүмүүс сонсож гин үү, мэдэрч гин үү гэдгийг анзаараа. Тэгээд тийм биш байгаа тохиолдолд би ингээд илүү дуу хоолойгоо чангууламар санагдаа зөрүүдлээ те хүмүүстэй бухимдаж муухай харьцдаг байх л те. За тэгэхээр ер нь одоо энэ нөгөө хүүхдүүдийн зөрүүдлэх их бас гол шалтгаан юу гэдэг вэ гэхээр одоо тэр emotional regulation-ыг удирдах чадахгүй байгаа. Гэхдээ буцаагаад ингээд ээж аав хүний зүгээс хүүхэд нь ингээд өөртөө зөрүүдлээд айгу муухай харьцаад тахаар бид нар бол аль болох хамгийн түрүүнд орилж хашгираад буцаагаад те тэр хүүхдээ шийтгэх талаар боддог. Гэхдээ яг бодит байдал дээр бол ингэх нь одоо бүр асуудлыг хөндрүүлнэ. Яагаад вэ гэхээр хүүхдүүд бол одоо ингээд өөрийнхөө биед байгаа тэр жижигхэн биед байгаа ингээд уур бухимдлаа удирдах чадахгүй байгаа. Гэтэл эсрэгээр тэрэн дээр нээж аав нар ингээд нэмээд одоо хүүхдээ ингэдэг чийдэхгүй бол ингээд нөгөө дарамтлаад ах нь тэр одоо асуудлыг бүр дэврэгдэв юм байна л да. За тэгэхээр одоо бидний нөгөө дахин хилээд байгаа нэг чухал зүйл бол юу вэ гэхээр хүүхдүүд бол энэ нөгөө эмоц удирдах чадвар бол одоохондоо ингээд хараахан төгс хөгжөөгүй 25 нас хүртэл хөгждөг гэсэн одоо за миний мэдгийн 40 50 хүрчээд эмоц удирдах чадах байгаа ч хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар ингээд яаж хүүхдүүдэд тусалж болох вэ гэхээр зүгээр тэр тухайн хэцүү байгаа нөхцөлд нь аль болох ингээд юунаас болоод өөрөө өөртөө нэг рефлектив боломжийг нь олох тэр орон зайг нь өгөх нь чухал юм байна. Бид нар одоо эцэг их хүний хувьд аль болох хүүхдүүдэд энэ өөрсдийнх нь нөгөө хөгжөөгүй байгаа энэ emotional regulation-ээс нь ялгаж сурах ёстой. Яагаад вэ гэхээр нэртэй тэргүй нэгэн тийм одоо хөгжиж гүйцээг байгаа эмоцийг нь бид нар ингээл дээрээс нь нэмэрлээл чи одоо яагаад ингээд яншаадах нь бол ямар ч нэмэр байхгүй. Тэгээд энэ нь одоо яг бусад хүмүүст бол одоо ингээд зөрүүд те бүдүүлэг юм шиг харагдаад байж магадгүй хүмүүжлэх хөх шиг харагдаад байх ч юм. Гэтэл яг бодит байдал дээр бол тодорхой хэмжээнд энэ одоо цаад углуурах нь гоник ч юм уу те эсвэл уур бухимдал байж байгааг бид нар бол тийм анзаарахгүй мэдэхгүй. Тэгэхээр яг энэ одоо мэдрэмжийн цаана яг юу байна вэ гэдгийг бүгдээрээ ирж хайж олоход нэлээд их ач холбогдол анхаарал тавих хэрэгтэй байдаг байна. За тэгээд эднэрийн одоо тэр гаргаад байгаа үйлдэл бол яалтчгүй илүү тийм том зургийг нь илүү ойлгооч гэсэн тийм одоо гуйлтал байт юм байна л да одоо ер нь тэгэж зөрүүлээд байгаа авирна. Хүүхдүүдийнхээ одоо яг тэр нөгөө өнгөцгөн гаргаад байгаа авирууд дээр нь
авируудыг нь одоо хүлээж аваад тэрэнд ингээ реакцлаад хариулаад тах нь бол зүгээр одоо шууд ингээд нөгөө олзонд орчиж байгаатай адилхан байт юм байна л да. Тхий оронд хэдүүлээ яг энэ нөгөө үйлдэл болох нь яг юу хэлээд байна те тэрийг айгу ойлгох гэж хичээх нь чухал юм байна. За тэгээд жишээлбэл одоо энийг яаж хийх вэ гэхээр одоо хүүхдийнхаа тэр гаргаад байгаа үйлдэлт нь ингээд жоохон заа хязгаар тавиа те. За би чамайг инхийг зөвшөөрөхгүй ээ. Би чамайг одоо ингүүлэхгүй ээ гэж хэлээд за тэгээд одоо хийж байгаа тэр гаргаад байгаа тэр үйлдэлт нь болохоор гүн үйлдлийн цаана байж болох гүн гүнзгий мэдрэмжүүд, санаа зовнил одоо эсвэл одоо хүсэж байгаа зүйлийг ингээд хамт ярилцаад энэ мөн үү чи яг ингэж мэдрээд байна уу чамд ийм санагдаад байна уу гэдэг байдлаар ярилцаад тэгээд эсвэл зарим тохиолдолд зүгээр л дэрэгдэн ингээл ямар ч юм ярихгүйгээр л зүгээр ингээд тэврээд байж хань. За энэ номны аюул олон хэсэг тус их гарч иж байгаа. Сая дээсэн ч гэсэн ингээд те өрөнд нороо зүгээр л хамт байх. Хүүхдэд бол хамгийн чухал юм тэр байт юм байна л та. Хин нэг нь намайг сонсож гин, хин нэг нь намайг тоож гин, надад анхаарал тавих хүн байна гэдэг мэдрэмжийг л зүгээр дангаараа авах нь одоо мянган үг хэлснээс илүү чухал байт юм. Тэгэхээр нэг талаар бас тийм арга хэрэглэж болох нь байна, хэрэглэж болох нь байна. Тэгээд за энэ дээр бас нэг чухал юм нь юу вэ гэхээр за хүмүүсийг аль болох нөгөө 50 байгаа үед хүмүүс гэдэг нь хүүхэд болон өөрийгөө хэлж байгаа. Аль болох 50 байгаа үед аль болох хүүхдтэйгээ нөгөө түрүүний хэлсэн харьцааныхаа савыг дүүргээд одоо энэ талаараа ярилцах хэрэгтэй. За ялангуяа хүүхэд бол одоо угаас юм уур бухимдалтай тэгээд бачим үедээ бол ойлголцсон гэж байхгүй. Ямар ч том хүнч тийм байдаг. Тэгэхээр тайвширсан тийм байх үед нь ярилцахгүй бол болохгүй. За ер нь бол хүүхдүүд хашгирч явах үедээ бол юу ямар байдалтай байдаг вэхээр та нар миний хэлээд байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Энэ одоо ингээд надаас илүү том зүйлийн дотор ингээд миний биеийг эзлээд байна. За намайг ойлгооч ээ, миний дэргэд байгаач ээ. Одоо миний дотор байгаа тэр сайн хүүхдийг олж хараач ээ гэж айгүй гуйсан байдлаар илэрхийлдэг юм байна л да. За тэгээд энэ үед бол нөгөө түрүүний дээгийсэн PNP буюу тэгээд цаг зарцуулах нь айгүй чухал байт юм байна. За дараагийн зүйл нь юу гэхээр хүүхдүүд айгүйх нөгөө тийм гоншигнож одоо янших гэж хэлэхгүй гоншигндаг хүүхдүүд байдаг. Энийг одоо англиар whining гэж байгаа. За тэгээд ер нь ийм хүүхдүүд айгүй төвхтэй байдаг л та тий. Ялангуяа бага наснд айгүйх юм байдаг. Одоо нөгөө terrible twos 2 маяг наснд бол би бол энийг бол охин дээр нэлийн өөрийн биеэр туулж өгсөн. За үдсэн. За тэгээд энэ тохиолдолд хүүхдүүд бол яадаг гэхээр эцэгчүүд болохоор энийг болохоор энэ гоншиглах байдлыг бол одоо ер нь талархах сэтгэлгүй байдалтай холбож үздэг байна л да. Ялангуяа ингээл те хоол хийсэн чинь ингээл хийсэн хоол нь таалагдахгүй байх. Эсвэл нэг тоглоом аваад өгсөн чинь тоглоом таалагдахгүй ингээд штэ тэгээд дэшээл гоншиг. Хүүхдүүд ямар тохиолдолд ингээд whine хийдэг вэ гэхээр гоншигнож яншдаг вэ гэхээр ер нь одоо helpless буюу ингээд одоо өөртөнд нь юу ч их чадваргүй болцсон байгаа тийм мэдрэмж авах. Тэгэхээр нэг юм авмаар байдаг тэгсэн мөртлөө тэрийг авах чадваргүй байх юм бол те жишээлбэл ингээд хүүхд гоншигнж эхэлдэг байна. За тэгэхээр ер нь энэ одоо чаптерт болохоор яаж одоо хүүхдийн гоншигнж байгаа байдлыг биднэрт ойлгуулах хамгийн энгийн жишээнүүд нь юу гэхээр бидний өөрийн өдөр тутмын те том хүний зүгээс өдөр тутмын амьдралд нь болдог зүйлүүдийг их дурдсан байгаа юм л да. Одоо жишээлбэл бид нар ингээл те өдөрт хичнээн имэйлд хариулах ёстой бай гэж бодно. Эсвэл гэрээ цэвэрлэмээргүй баштаг. Яг үндэ бол би ч гэсэн одоо ингээл те жоох хөвч гоншихмаар байна л да те. Йоо одоо би яаж их юм бэ? Гэр орныхоо ажлыг яаж дуусгах юм бэ? Йоо ямар ядарч штэ гэл те. Гэхдээ бид нар ингээд аль болох ингээд өөрийнхөө энэ гоншигнох тэр мэдрэмжээ ингээд хүлээн зөвшөөрөөд одоо тий ямар нэгэн байдлаар гаргасан тохиолдолд одоо бид нар энийг мэдрэх мэдрэмж нараа багч тийм ээ л бид нарт тусах одоо тэр жин нараа баг гэх юм уу. Тэгэхээр яг тэгтээ бид нар болохоор том хүмүүстэй emotional regulationтэй учраас энийг одоо юу гэдэг нөхөртөө их нэртэй ч юм уу найз нөхөртөө хэлээд гаргач тийм ээ л да. Гэтэл хүүхдүүд болохоор яадаг гэхээр тэднэрт өөр одоо тий гарах тийм сууг байхгүй, хүн байхгүй, найзуудтай мэдээж энийг ингээд тахгүй. За тэгээд хамгийн одоо ихний ойрын байгаа хүмүүс ээж аав бид нар болж таардаг. Тэгэхээр хүүхдүүд бол бид нар л инкээс өөр арга байхгүй. За тэгэхээр яг энэ тохиолдолд бол бид нартай адилхан тэгсэн мөртлөө зүгээр энийг яаж релиз хийх, яаж цааш нь гаргахаа мэддэггүй байна л гэдэг байдлаас нь бодох хэрэгтэй. За тэгээд энэ тохиолдолд хүүхдүүдэд бид нар яг юу зааж болох вэ гэхээр зүгээр л одоо ингээ те гараа зүрхэн дээрээ тавиад өөртөө би бол аюулгүй байна би бол одоо энийг даван туулах чадвартай гэд
хэлж болно. За тэгээд энийгээ ч гэсэн хүүхдүүдэд зааж өгөө те миний хүүхд амьсгалаарай одоо те энийг хоёлаа ингээд даван тулж чаднаа ч гэдэм тиймэрхүү байдлаар өөрийнхөө контрол хийхтэй эмоц удирдахад нь тусалж болох нь байна. Нөгөөтэйгөр одоо хүүхдүүдтэйгээ humor ашиглах буюу одоо ийм хөгжөөнтэй те байдал одоо гаргаж бий болгоод энэ тал дээр илүү одоо асуудлыг арай жоохон өөр тийш нь эргүүлж болох нь байна. Жишээлбэл одоо хүүхдийнхаа ингээд гоншгоноод байгаа байдал дээр нь ингээд жоохон сили болоод эсвэл ямар нэгэн нийттэй одоо нүүр хуурал болгоод эсвэл илүү хөгжилтэй болох байдлаас нь ажиллах юм бол энэ бол хүүхдүүдийг арай илүү те тэр нөгөө гоншгоноод байгаа юмныхын талаар мартуулаад одоо бид нар ч гэсэн тийх бах те ёо би яаж ингээл энэ олон имэйл тариулна гэсэн чинь нөхөр нь амар инэт юм хэлэлсүүлэлээ зан гаргах юм бол окей гэл тэр хүн зуршаа мартаа. Тэгээд бас нэг те за энэ ч нэг сүртэй юм биш байна да ч гэдэм юм ингээд жоохон төрхөн зурч гэсэн сатаарах тийм байд юм байна. За тэгээд ер нь бол одоо энэ хүүхдэд гоншгоноод байгаа шалтгааны цаад өглөөргөн аягуулсан олох хэрэгтэй. Ер нь бол одоо хүүхдүүд гоншгонох шалтгааны бас нэг үндэс нь юу байдаг вэ гэхээр хүүхдүүд илүү их анхаарал хүсээд илүү их одоо эцэг эхчүүдтэйгээ холбоотой байх, тэрвэрлэлт хүсэх, илүү empathy те өөрийнх нь байгаа нөхцөл байдлыг ойлгох, тэгээд өөрийг нь хүлээн зөвшөөрүүлэх гээд байдаг. Эдгээр зүйлүүдийн нэг тийм combination хувилбар байд юм байна л да. За тэгээд хүүхдүүдийн одоо энэ гоншгоноод байгаа нөхцөл бид яаж болох вэ гэхээр уцаа тавиад за тэгээд окей, миний хүү би ингээ уцаа тавьж ийн одоо ингээ те хийжсэн юм а боллоо. Одоо чамд жоохон анхаарал хэрэгтэй байх шүү. Юу болсон бэ? Би ингээд энд байна. Би чамд яаж туслах вэ гэд. За эсвэл одоо хүүхдийнхаа нэг нөгөө те төвшөнд очиод ер нь яг сургууль мөрчтөр бүгд энэ талаар сайн мэддэг. Гэхдээ ээж аав нар сайн мэддэг гэж магадгүй. Ер нь бага насны хүүхдээ ярихтай аль болох нэг өөрийнх нь төвшөнд очиод нүд рүү хараа те ингэж ярих нь аягүй чухал байдаг. За тэгээд энэ тохиолдолд хүүхдийнхаа төвшөнд очиод чиний хувьд ямар нэгэн болохгүй байх шиг байна. Би бол чамд итгэж байна. Хоёул энэний учрыг олё гэсэн байдлаар ингээд хүүхдээ ярилцаж болох юм байна. Тэгэхээр ер нь бол хүүхд одоо энэ гоншгоноод байгаа шалтгаан хийх юм маш товчхондоо юм хиймээр байгаа, юм аммаар байгаа, нэг юм хүсээд байгаа. Тэр нь ингээд биелэхгүй болохоор уур бухимлаа яаж илэрхийлгээ мэдэхгүй. Тэгээ хамгийн түрүүнд гаргаж болдог зан хавир нь бол юу вэ гэхээр л гоншгонох. Тэгээд янз бүрийн үг хэлэх бас байж болно те тийм байдал үүсдэг юм байна. Тэгэхээр энэний цаана яг юу нь болохгүй байгаа, юу хүсэж байгааг нь л ойлгуулад дэрэгтэн байгаад тахтал болох юм байна. За тэгэхээр дараагийн бүлэг маань одоо ингээд худлаа ярихтай холбоотой байгаа. За ер нь бол хүүхэд бага наснаас эхлээд 3-4 одоо насандаа бол нэлээд их худлаа ярьдаг. Эцэг эхчүүд болохоор энийг фантазны нас мас гэдэг айгүй өөгшүүлээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Ер нь бол хүүхдүүдийн хувьд том хүнийхээс ялгаатай зүйл нь нөгөө бодит байдал болон фантазиг бол тийм тэрний ялгаа заагийг ялгах чадвар нь харьцангуй бага байд юм байна. Ер нь бол гэхдээ хүүхдүүдийн үндсэндээ худлаа ярих шалтгаан нь юу байдаг вэ гэхээр цаанаасаа байгалийн те байглаасаа нэг тийм аюулгүй байдал мэдэрч байгаа тохиолдолд тэрэнд үзүүлж байгаа хариулт эсвэл одоо ямар нэгэн зүйлд одоо контрол хэрэгтэй те ямар нэгэн зүйлийг удирдмаар өөрийнхоороо баялагмаар байвал худлаа ярьдаг тийм үндсэн одоо арга хэрэгслэх юм хүүхдийн хувьд. За тэгээд хүүхд бол үндсэндээ 3 шалтгааны улмаас худлаа ярьдаг байх нь. За эхнийх нь бол одоо угаасаа тэр нөгөө бодит байдал ертөнцийн бодит байдал болон фантази ертөнцийн ялгаа зааг нэг сайн гаргадаг. Хоёрдугаарт нь болохоор эцэг эхчүүдтэйгээ тэр хоорондын харилцаагаа хадгалах гээд за тэгээд үннээ хэлжүүл ээж аав маань одоо ингээд намайг буруугаар ойлгоод намайг одоо илүү түлхээд надаас зайгаа барьтна гэж боддог байх нь. Гуравт нь болохоор одоо илүү өөрийгөө бие тусгаар хүн гэдгээ ойлгуулах гэж аль болох одоо тухайн үедээ Little White Lies ч юм уу нэг тийм тэцхэн худал хэлдэг байх нь. Одоо жишээ нь өсвөр насны хүүхдүүд бол одоо шалгалтандаа бэлтгэхгүй яваад иж болно. За тэр тохиолдолд яагаад худлаа ярих вэ гэхээр ер нь яг би гэдэг чи өөрөө нэг юм шийдвэр гаргах чадвартай хүн. Тэгээд хийхгүйгээ би өөрөө мэднэ ч гэдэм үү те. Тиймэрхүү байдал дээр үндэслээд худлаа ярьцдаг байх нь. Тэгэхээр энэ одоо худлаа ярихыг бол одоо эцэг эхийн хүндэтгсэнгүү, том хүний хүндэтгсэнгүү гэж одоо сөрөг байдлаар авч үзхийн оронд энэ бол одоо хүүхдийн цаанаасаа юм аюулгүй оршин байх тийм орлого
тэ эцэг эхчүүдтэйгээ жоохон харилцаа үүсгэх гээд байгаа тийм мэрилт тэгээд нэг амьдралдаа тодорхой хэмжээнд нэг бие даасан байдал гарах гээд байгаа зүйл юм байна л гэдгийг ойлгох хичээгээ тэр өнцгөөс харуулах чухал. За тэгээд ер нь хүүхдүүд бол одоо аль болох нөгөө эцэг эхчүүдтэй муу хүүхд гэдгээ харуулахгүй тулд гэж бодогдуулахгүй тулд эцэг эхчүүдтэй худлаа ярьдаг байх нь. Ялангуяа хүүхдүүд бол ээж аваасаа юм тийм сөрөг реакц гаргахаас айдаг үедээ эсвэл одоо загнуулж зодуулах үедээ зодуулчих үе гэж бодсон үедээ эсвэл одоо эцэгч нь хүүхдээ цаашаа явууч гэдэг юм уу те үгүйсгэх үед нь яг цаанаасаа хүүхд байгалийн жамаараа ингээд нөгөө амь зуухын тулд өөрийгөө хамгаалахын тулд эцэг их хүүхд хоорондынхаа харилцааг авч үлдэхийн тулд ингээд цаанаасаа худлаа ярьдаг байх нь. Тийм учраас одоо аль болох энд үед нь ээж аав нь хүүхдүүдэд их контролдохгүй, загнахгүй, сөрөг хариу үйл гаргахгүй байх нь чухал. Яагаад вэ гэвэл энэ цаашдаа үргэлжлээд нөгөө худлаа ярих тийм үйллийг нь даамжруулдаг. Жишээл одоо ингээ нэг худлаа ярьсан багт нь мэдэгдээ баригдаа чи яа надад худлаа ярьсан байна гэдэг тэрийг нь ингээ загнаад улам ингээ те хүндрүүлээд ах юм бол явандаа энэ хүүхд улам их худлаа ярьдаг болох нь байна. Тэгэхээр аль болох одоо хүүхдийнхаа яг худлаа яриад байгаа үндсэн шалтгаан одоо саяны 3 зүйлийн аль нь юм болоо тэгээд яг энэ дээр нь яаж туслалж болох вэ гэдэг талаас нь хүүхдүүдтэйгээ харилцуулах гэж чухал. Тэгээд энэний гол асуудал, гол санаа нь юу гэхээр яг хүүхдүүд үннээ хэлжүүл за ийм үр дагавар байд юм байна, ээж аав загинд юм байна, гарууд таблетыг хураад юм байна, дахиж ийм үйлдэл хийлгүүлдэг юм байна, найз нөхдөд нь уулзуулдаг юм байна гэдэг юм уу те тиймэрхүү автоматар бодол толгойд нь суучд юм байна. За тэгэхээр хэдүүлээ одоо хүүхдүүд цаашд ер нь одоо аль болох те үннийг нь хэлэхэд ямар аюулгүй орчин бүрдүүлэх ёстой вэ гэхээр бид нар одоо энэ хүүхдүүдийнхаа яриад байгаа худлыг нь зүгээр хүсэл болгоход хүсэл нь юм шиг одоо хөрвүүлчих болно. За чи ингэмээрээс учраас энэ болсонгүй тэгээд чи надад ийм ингэж худлаа хэлсэн байна гэдэг юм уу те. За тэгээд хүүхдүүдээ тайвширсных нь дараа яг одоо энэ те мэдэрсэн тэр мэдрэмж дээр нь ингээд эрх зүйлээд reflection хийгээд тэр одоо бодсон бодол мэдрэмжийг нь interpret хийгээд чи яагаад энэ үед ингэж бодсон бэ? Энэ үед яагаад ингэж худлаа хэлэх болсон бэ гэдгийг одоо ашиглаа те. За тэгээд гуравт нь болохоор хүүхдүүдээсээ яг одоо чи ингээд үннээ хэлээд аюулгүй байдалд байхад одоо чамд яг юу хэрэгтэй байна? Яг ээж аавдаа худлаа хэлэхгүй те яг өөрийнхөө босон зүйлийг өөрийнхөө харснаар мэдэрснээр ээж аавдаа яриад өгөх чамдыг юу ээж аавын зүгээс юу хэрэгтэй вэ? Ямар орчин хэрэгтэй вэ? Яавал бит хоёр туслахаар байна гэдэг байдлаас нь харуулах зүгээр. Тэгээ ер нь бол үндсэн зорилго нь бол одоо ээж аавын зүгээс бол хүүхдүүдээ айгүй тийм аюулгүй орчинд байгаа гэдгийг мэдрүүлэх. Тэгээд янз бүрийн асуудал үүсэн ч гэсэн ээж аав хүүхдийн харилцаанд бол нөлөөлөхгүй шүү. Тэгээд ирээдүйдээ цаашдаа бол ямар ч асуудал үүссэн бай үннээ хэлдэг одоо байлгахт нь анхаарад одоо чи үннээ хэлсэн ч гэсэн ямар нэгэн хор хөнөөлтэй бидний зүгээс тийм аимшигтэй сүрэг дагавар байхгүй харин эсрэгээр үннээ хэлэхгүй байгаа юм бол өөрөө л чи энэ дундаа одоо орооцолтоод чамд хэцүү байдал үүссэн шүү гэдэг тэр нөхцөл байдлыг хэлвэл хүүхдүүд илүү ойлгодог болох юм байна. За дараагийн сэдв нь одоо fear and anxiety гэж байгаа. Тэр нь болохоор айдас одоо тийм стресстэй тиймэрхүү нөхцөл байдлыг хэлж байгаа. За ер нь бол энэ fear and anxiety гэдэг нь юу вэ гэхээр одоо маш хүчтэй мэдрэмжүүд. За эдгээр нь бол одоо хүүхдийн биед бол одоо мэдрэгдэхүйч тийм одоо experience-ууд байгаа тий. За тэгээд ихэнхдээ ийм айж байгаа хүүхдүүд бол зохиож одоо тэр төрөний өмнөх бид хоёр ярьсан олон төрлийн одоо зарим нь хийсвэр зарим нь бол хүүхдээс санаачлагаар гарч байгаа хүүхд болгоны янз бүр байдаг. Айдас бол цаанаасаа одоо байгалийн тий биеийг мэдэрч байгаа тэр зүйл байд юм байна. За тэгээд хүүхдүүд айхаараа яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд тийм стрессээр реакц үзүүлдэг. Тэр нь болохоор яг биед нь ийм
зүрхнийх нь одоо тий пульсыг ихсгээд тэгээд гидсэнд нь юм нөгөө зангираа үүсэж байгаа юм шиг тийм мэдрэмж үүсгдэг яг бодит физикал мэдрэмж юм байна л да. За тэгэнгүүт одоо ингээд хүүхэд ч тэр том хүнч тэр ингээд аль нь айнгуудаа тэр нөгөө логиктой сэтгэх тэр тархиных нь хэсэг бол шууд ингээд шатдаун хийгээд хаагчдаг, унтарчдаг. Тэгэнгүүт яг энэ үед хүүхэд яадаг вэ? Хүүхэд ч л том хүн те яадаг вэ гэхээр яг юмыг ингээ рационалаар харах эсвэл одоо юмны асуудал углуургын зангилааг тайлах ямар ч тийм чадваргүй болчдөг. Тэгээд энэ үед бол хүүхдэд ямар нэгэн одоо юмыг учирлаа тайлбарлах эсвэл хүүхдийг одоо айцсаас ингээд гаргах гэж оролдох нь бол ямар ч үр дүнгүй байдаг. Харин тэхийн оронд хүүхдүүд энэ үед айж байгаа үед нь юу хэрэгтэй байдаг гэхээр ерөөсөө connection тэ нөгөө харилцаа хэрэгтэй, харилцааны сав хэрэгтэй, харилцааны савнаас юм авах хэрэгтэй. За тэгээд энэ айж ичиж тэ хэцүү байгаа үед нь хин нэгэн том хүн одоо дэрэгдэн байгаа шүү. Тэгээд өөрийг нь тайвшруулад тэр том хүн ч гэсэн өөрөө 50 байвал одоо тэр хүүхдэд өгч болох хамгийн сайн тус байх нь байна. За тэгэнгүүт хүүхдүүдийг одоо ингээд айцсаасаа гарах те хүүхдүүдийг айцгүйгээр байлгах тал дээр одоо ярилцах нь бол ямар ч үр дүнгүй. Ягаад гэвэл одоо ингээд тэгж ярилцсны үр дүнд бол хүүхдийг ингээд айц бол буруу юм шиг сэтгэл төрүүлдэг хүүхдэд. Тэгээд одоо anxious anxiety буюу одоо тэр нэг одоо монгол хэлний одоо нэг бол стресс те твдсэн байдал гэх юм уу те тийм байдал тай байх нь өөрөө буцаагаад энэ одоо өөрийнхөө айцсаас айдаг болгох ч юм уу те тийм сөрөг талтай юм байна. За тэгэнгүүт энэ одоо ингээд бид нар хүүхдүүдийг аль болох ингээд энэс битээ тэрнээс битээ ингээд хүчлэх гээд оролдоод байдаг. За тэгтэл одоо ингээд нөгөө хүүхдүүдийн уншсан ном эсвэл одоо амьдралдаа үзэж харсан зүйл эсвэл туулсан тэр мэдрэмжийг нь бол ингээд шууд уртаас аваа хайж байгаатай адилхан юм байна. Эсвэргээр бид нар одоо ингээд нөгөө хүүхдүүдийг айцтайгаа тэмцүүлэхийн оронд тий айцаа бойл гэж хэлж яхахын оронд хүүхдүүд аль болох юм нөгөө таагүй мэдрэмж үүссэн үед одоо энийг яаж даван туулах вэ гэдэг ур чадварт нь сурах нь аягүй чухал юм байна. За тэгээд ингээхийн хажуугаар бид нар аль болох одоо өөртөөхөө тий зүн совинд итгэх итгэл тэрнтэйгээ хэрхэн ажиллахад нь аягүй туслал зүгээр юм байна. Ягаад гэвэл яг бодит байдал дээр амьдрал дээр ийм тохиолдлууд одоо цааш төчнөн гарна. Тэр үед яг энэ өөрийнхөө гүн гүнзгий зүн совин тий одоо gut feeling, intuition, instinct гэж ярьдаг. Энтэйгээ шууд ингээд tap хийгээд өөртөөхөө тэр зүн совинд итгээд за энэ бол айх зүйл ш байна гэдэг юм уу тий тэрнтэйгээ ингээд нөгөө шууд холбогдоход нь туслал их зүгээр юм байна. За тэгээд энэ одоо энэ айд хүүхдийн айдтайд нүүр тулах бас нэг арга нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр нь jumping into the hole буюу одоо тэр хүүхд чинь ингээд хар нүхэнд байлаа гэж бодъё те харанхуй хар нүхэнд орцоо айж ийн гэж үү. Тэгвэл тэрлүүн ингээд шууд дагаж хамт өсөрч ороод тэгээд яг окей чи айдаг чинь зөө энэ бол үнэхээр угаасаа айж болохоор зүйл айхуйц зүйл байсан гэд хэлж болно. Тэгэхгүй одоо зарим ээж аав нар яадаг гэхээр одоо тэр хар ухаанаар те metaphorically зүйрлж ийн л та хүүхэд нь хар нүхэнд орсон баг чи үгүй наанасаа гарч ир айгаад ах юу байгаа юун сүртэй ингээд те тэрэн дээр нь одоо ингээд дөрүл тахгүй эсрэгээрээ яг хүүхдийнхээ нүдээр тэр айгаад байгаа зүйлийг нь харахын тулд дагаж тэр хар нөх рүү ороод за миний хүүхдэд ийм тохиолж байгаа мэн ээж нь ч гэсэн чамайг сайн ойлгож байна. Одоо энийг хоёлаа те ингэж давж гарнаа ч гэдэг юм уу те. За тэгээд ер нь бол одоо ингээд аль болох нэг айдсын талаар мэдээлэл цуглуулад тэгээд яг айдс нь одоо байж болох зүйлээ угаасаа тий хүн болгон өөр ингэсэн айдстай байдаг гэдгийг validate хийж одоо хүүхдэд тий ганцхан чи айгаад байгаа юм биш шүү гэдгийг бас ойлгуул хэрэгтэй. Тэгээд хүүхдтэйгээ энэ талаар одоо ярилцсандаа бас талархах хэрэгтэй. Аль болох энэ янз бүрийн одоо айдстай холбоотой асуудал үүсгэхэд нь шийдвэрлэх тийм харилцан яриа үүсгээд харилцааны сав бас дүүрэх хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал нь юу вэ гэхээр эцэг эхчүүд гэхээс илүүтэйгээр бас нөгөө том хүмүүс маш тийм айдас төрөлхөө сэдвүүдийн талаар ярихаас айдаг гэдгийг бас ойлгуулах хэрэгтэй. Тэр нь яг ямар учиртай юм бэ гэхээр
одоо аль болохын айдсаас цухтаад яваадахын оронд том хүмүүс ч гэсэн айдстайгаа нүүр тулаад энийг өөрсдийнхөө хэмжээнд дорноо даван туулд юм аа. Тэгэд энийг бол удирдах болдг юм аа. Тэрнээс ингээд үргэлж энэс айгаа цухтаад яваадах шаардлага байхгүй л гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах, ярилцах, нөгөө тэгүр бас өөрсдийнхөө үйлдэлээр үлгэрлэх нь аюул чухал юм байна. За дараагийн хэсэгт нь болохоор хүүхдийнхаа одоо бухимдалтай хэрхэн нүүр тулах вэ гэдэг хэсэг байгаа. За энэ дээр нэг жишээ байдаг. Хүүхдүүд маань нэгдэг ч тэ гэрийн даалгавраа хийх ч юм уу, эсвэл ингээл ямар нэгэн пазл ингээл эвлүүлээл сууж авах ч юм уу те, ингээл ээж аав нь хажуунаас нь харж байгаа л нөгөө хүүхд чадахгүй болгонгод ингээл хийж штэ гэл урдуур нь хараад газ хийж өгчмөр сагдаад штэ. Хүүхд маань өөрөө ч ингээл бухимдаал ядчихт нь ээж аав нь тэгчих юм бол нөгөөд ч юм уу за би чадахгүй байна л да, би угаасаа л муу штэ юм юмд чи ингээл тэгдэг. Тэгэхээр одоо хүүхд маань гэд ямар нэг хэцүү зүйл хийгээд те, хэцүү зүйл хийх ч угаасаа л ямар мэдрэмж өгдөг вэ гэхээр ийм бухимдах мэдрэмж өгдөг. Багцны стресстүүлэхтэй тийм бухимдах мэдрэмж өгдөг. Гэтэ энэ бол уг нь хэвийн зүйл байгаа байхгүй. Тэгээ ээж аав тэр хүүхдийнхаа гэд хэцүү зүйл хийгээд шин зүйл сураад ингээд тодорхой хэмжээнд дотроо стресстэйгээ нүүр тулаа, стрессээ зохицуулах гэж ядаад бухимдаад ингээд байж байгаа үед нь хажуунаас нь маш тайван байгаад тэнд нь төвчээртэй хандахгүйгээр ингээл хийж штэ гэл айгуу тийм төвчээргүй хандчих юм бол хүүхэд бас өөрийнхөө тэр бухимдалтай төвчээргүй хандаа сурчих юм байна. Тэгэхээр өөртөө юу гэж хэлэх вэ гэхээр ээж аав эн чинь ингээд шинэ зүйл хэцүү зүйл хийх гэж байгаа миний хүүхдийн өсөж торних гэж байгаа тийм л хэвийн процесс шүү дээ. Үүнд нь маш тийм уужуу төвчээртэй хандах хэрэгтэй гэдгийг өөртөө дахиж сануулад тэгээд хүүхдээ бас юм хилдэг тогтмол өгнүүдтэй болол зүгээр юм байна л да. Жишээлбэл угаасаа л тэ пазл эвлүүлэх чи хэцүү шттэ. Эсвэл угаасаа л гэрийн даалгавар хийх чи хэцүү шттэ. Зүгээр гэтээ чи минь хэцүү зүйлийг хийж чадах хүүхэд чаднаа миний хүү гэдэг ч юм уу тий. За мөн одоо байнга бас хэлж болох өгнүүд болохоор шинэ зүйл сурах чинь хэцүү гэхдээ сонирхолтой шттэ. Хийсний дараа сурцсан байхад маш гоё байдаг гэдэг ч юм уу. Эсвэл дандаа одоо зөв хийх алдаагүй хийх гэхээсээ илүү хичээнгүй хийх, хичих өөрийнхөө хамгийн сайнаар хичих гэдэг чинь хамгийн чухлаа гэдэг ч юм уу. За эсвэл мэдгүй яж байгаа л мэддэг болно шүү дээ. Мэдгүй байх чи ерөөсөө муу зүйл биш. Алдаа гарах гэдэг чи ерөөсөө муу зүйл биш. Ингэж байгаа л мэддэг болно. Ингэж байгаа л алтгаа болно. Санаа зовлтгүй гэж хэлдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ингээд хүүхдүүдтэй энэ бол маш хэвийн зүйл угаасаа л байдаг процесс гэдгийг нь өөртөө болон хүүхдүүдэд дахин сануулах нь их чухал юм байна. За тэгээ сая тэр пазл эвлүүлж байгаа жишээн дээр болохоор одоо тэр аав яаж болох вэ гэхээр хүүхдээ ингээд пазл эвлүүлж чадахгүй байгаа тагнууд нь хичнээн ингээд хэлж өгчмөр байгаа ч гэсэн тэгэж хэлж өгөхгүй чимээгүй айж хэлж хагаад тэгээд магадгүй за эцгээд өөрөө бас ингээд үлгэлж харж болох юм байна л да. Жохон жүжиглээд за энийг нь энд тавих юм болоо эсвэл энд тавих юм болоо за өөрийг оролдоод үзье гэл ингээл бодож байгаа дүр хэсгээд те өөртөө ярилцж байгаа тийм дүр зургийг 50 байгаа дүр зургийг харуулах юм бол хүүхэд энэс юу гэж тусгаж авах вэ гэхээр хэцүү зүйл тулгархад ингээд 50 байгаад бодож эргэцүүлэх тэр орон зайг нь өөртөө өгч болох юм байна гэдэг тэр дүр зургийг ээж аваасаа сурах юм байна. Тэгэхээр хүүхдээ бухимдах үед нь хамгийн тайвнаараа байгаад хүүхдийнхаа бухимдалтайгаа нүүр тулахад нь одоо чиглүүлээрэй гэсэн зөвлөгөө өгч байна. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор хүүхдийн хооллох одоо дадал зуршлын талаар байна л да. Ээж аав нар бол хүүхдийнхаа одоо эрүүл хоол идэж гин үү, хоолоо бүрэн гүйцэтгэж гин үү гэдгээс хамаарад маш их стресстэй. Зарим ээж аав бол хүүхд нь хоолоо сайн идэхгүй, ногоо сайн идэхгүй бол бас би ээж аавынхаа ажлыг муу хийгээд байна уу да гэж те өөрийгөө буруутгах тохиолдлууд байдаг. Яавал хүүхдээ сайн хоол идүүлэх юм болоо би ч одоо муу ээж юм да. Би л гоё хоол хийж чадахгүй байгаа. Би л хүүхдийнхаа одоо хоол идэх туршлыг хөдөлөх үйц тийм гоё хоол хийж чадахгүй байгаа гэдэг ч юм уу те ингээд өөрийгөө буруутгах тохиолдлууд байдаг. Тэгэхээр зохиогч маань за энэ дээр бол ингээд ээж аавын үүрэг болон хүүхдийн үүргийг маш тодорхой өөртөө сануулах хэрэгтэй. Эцэг эхийн үүрэг бол юу хизээ идэх вэ гэдгийг шийддэг хүн. Ерөөсөө л тэр. Юуг хизээ идэх вэ? За өглөөний хоол ийм зүйл хийн, өдрийн хоол тэдэн цагаас тийм зүйл хийн. За орой хоол энэ ч гэмтэй дунд нь
тэдэн цагаас иймэрхүү снак өгнө гэдэг юуг хизээ идвэ гэдгийг шийддэг хүмүүс. Энэ бол ээж аав хийдэг ажил үндсэн үүрэг. Хүүхдийн ажил, хүүхдийн үндсэн үүрэг болохоор тэр өгч байгаа ээж аавынхаа өгч байгаа зүйлийг идэхгүй идэхгүй юу хэр хийдвэ гэдгийг шийддэг. Тэгэхээр ингээд хэрвээ таны ингээд сэтгэлээ зориулаад энэ хамгийн зөв гэж бодсон юм орц найрлагатай зүйлийг яг тогтсон цагт нь ингээд хоолоо өгөнгүүт хүүхд чи идэхгүй байвал та тэрэнд стресс хэрэггүй. Тэгээ энэ бол хүүхдийн ажиллахоос ш таны ажил биш. Хүүхд идэхгүй гэж байгаа бол та яаж чадахгүй. За магадгүй одоо хүүхдтэйгээ ярилцаа за яасан юу н онцгүй байна гэдэг ч юм те. Одоо энэ ном дээр гарсан жишгээр болохоор хүүхдтэйгээ энэ ажил үүргийн талаар ярилцах хэрэгтэй байна л да. За ээж аавын үүрэг бол ингээд юу хизээ өхвэ бэлтвэ гэдгийг ингээд шийдэх юм байна. Хүүхдийн үүрэг бол ингээд тэрийг идэхгүй идэхгүй юу хэр хийдвэ гэдгийг шийдэх юм байна. Чи л өөрийнхөө биеийг хамгийн сайн мэдж байгаа. Тэгэхээр ээж аав нь чамайг ингээд дургүй юм чинь ч юм уу те эсвэл ингээд дуршлаггүй зүйлийг чинь шахах ямар ч тийм ирэх байхгүй. Чи өөрөө яаж идэх хэр хийдгийг шийднэ. Гэхдээ би чамайг ингээд хоолндоо илүү дуртай байхад чинь юу нь дуртай вэ гэдгийг чинь илүү сайн мэдэж болох уу. Тэгээд хоолн дээр чинь дандаа чиний дуртай зүйлийг гаргаад өгч чадахгүй ч гэсэн ядаж нэг дуртай зүйлийг чинь гаргаж өгөх гэж хичээе гэдэг ч юм уу тий. Тэгээд хүүхдтэйгээ сайн ярилцчих юм бол хүүхд бас энэ талаар за ээж аав маань одоо миний дуртай нэг зүйлийг гаргаад ирчихсэн. Тэгээд бас ээж маань одоо брокколи идэхэд ингэж сайн гэж надад ярьсан. Тэгэхээр би одоо нэг удаа идээд зүйе. Тэр ярилцсан яриа тэр хүүхдэд тодорхой хэмжээнд одоо тэр хоолыг идэхгүй идэхгүй юу хэр хийдвэ гэдэг тэр шийдвэрт нь ингээ урьдчилаад ярьсан болохоор тодорхой хэмжээнд нөлөөлж болох юм байна л да. За тэгээд зохиогч манаас десертийг те амттан хоолны дараа л заавал өгнө. Чи хоолоо идвэл амттан өгнө гэдэг байдлаар одоо шийдчих юм бол энэ нөгөө ийм ахуултаад байгаа ч юм шиг те эсвэл нөгөө нэг тэр уг нь бол хурдан амттангаа идмээр итэл ингээд урталт нь нэг юм том даваа байгаад шүү дээ. Тэгэхээр ингээд хоол гэдэг чинь амар тийм стресстэй зүйл юм шиг хүүхдэд мэдрэмж төрүүлждэг. Тэгэхээр зохиогч маань десертийг нэг тэгж хоолны заавал араас гэдэг юм уу те дуртай зүйлийг заавал ингээд дургүй зүйлийнх нь хойдолт нь ч юм уу тавиад авах шаардлага байхгүй. Хамтд нь хүүхд нь ямар ч асуудал байхгүй. Гол нь десертийнхаа хэмжээг та магадгүй те нэг ихээр тавих шаардлага байхгүй. Жижигхэн ингээд орхойг нь дарах төдий бага хэмжээнд байвал илүү зүгээрээ гэсэн ийм зөвлөгөөг өгсөн. За тэгээ хүүхдүүд одоо снак идмээр энэ те хоолны дундуурт ингээл чипс идмээр энэ гэх юм уу те эсвэл rice cracker идмээр энэ гэх юм уу те тэрийг идчихээ цадчаад хоол идэхгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд ээж аав бол яг тэр снакийг өгтөө ч гэсэн за ийм снак л өгөх боломжтой. Магадгүй одоо снакэнд би чипс өгөхгүй чи жимс идүүлээд ийм жимс байна. За магадгүй одоо хар шоколад нэг жижигнүүдийг 2 нүдийг ч гэх юм те эсвэл алмонд гэдэг ч юм нэг яг ийм нөгөө нэг тогтсон юу идэх вэ хизээ идэх вэ гэдгийг шийдэх бол аав ижил үүрэг юм чинь яг тэрнийхээ дагуу гэд өгөөд тэгээд хүүхд чинь үгүй би дахиад идмээр энэ тэр гэсэн ч гэсэн та өөрийнхөө хүүхдийнхаа үүрэг таны үүрэг юу илээ гэдэг дахиад санана те юуг хизээ идэх вэ гэдэг чинь тэр хүүхдийн шийдэх асуудал биш таны шийдэх асуудал шүү дээ том хүний шийдэх асуудал таны өгсөн байгаа зүйлийг идэхгүй идэхгүй юу хэр хийдвэ гэдэг чинь тэр хүүхдийн асуудал те тэгэхээр тэн дээр нэг өөрийгөө хүүхд ч уйлангууд сэтгэл хоёрдоо л өөрийгөө буруудгаалцаа өчтдөг ч юм лүү гэ тэгээд ах шаардлага байхгүй тэн дээр ноён нуруутай гэд хэмжээ хязгаараа хэл хязгаараа зөв тавиад оролцох нь чухлаа гэж хэлсэн байгаамаа. Тэгээд хүүхд чинь танд хоолноос болоод уурлвал бас зүгээр хүүхд минь заавал надад энэ хоолноос болж дуртай байх шаардлага байхгүй. Тэ ингээд хүүхд бол сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх бүрэн боломжтой. Тэр орон зайг нь үгүй. Гэтэ нөгөө хоол гэдэг бол тэ хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой чухал зүйл болохоор том хүмүүс бас яг л өөрийнхөө ажлыг бодвол юуг хизээ өгвэ гэдгийг те яавал тэр хүүхдийг илүү эрүүл аюулгүй өсгөж төрнүүлэхэд нь зөв байх вэ гэдэг талаас нь л илүү том хүний шийдвэр гаргахыг анхаарах хэрэгтэй байна. За тэгээ дараагийн хэсэг болохоор одоо хүүхдийнхээ орон зайг хүндлэх те тэдгээр зүйлүүд дээр хүүхдтэйгээ сайн ярилцаж өөрийнх нь зөвшөөрлийг авах хэрэгтэй гэсэн юм хэсэг байгаа. За энэ дээр нэг жишээ байгаа юм л та нэг хүүхд ингээд охин хүүхэд те ингээд өвөмийнхаа гэрт очисон өвөө нь аль үнсээ гэдгсэн чинь нөгөө охин нь үгүй би өмсүүлмээргүй байна гэдгсэн. Тэгэд энэ тохиолдолд яах вэ? За зарим аав ээж бол юу гэсэн үг юм бэ чи өвөөдөө өмсүүлэхгүй яа тийм
гэд хүүхдэд түлхэж магадгүй тий. Гэхдээ зохиогч юм зөвлөж байгаа болохоор үгүй тэгэхгүй та хэрвээ одоо хүүхдээ багасаа бусдыг одоо баярлуулахын тулд өөрийгөө золиослдог, өөрийнхөө тухгүй зүйлийг хийдэг тийм хүн л болохыг хүсээгүй юм бол багаас нь за чи л өөрийнхөө биеийг мэдж байгаа. Чамд үнэхээр тухгүй байвал чи тэрийг хийх албагүй. Чиний биед чинь тухгүй байвал бусад хүн чамд хүрэх шаардлага байхгүй гэдэг тэр зүйлийг бас хэлж ярих хэрэгтэй байна. Тэгэхээр одоо энэ тохиолдолд те охинтойгоо ярилцаад яасан тухгүй байгаа мó, өвөдөө өнсүүлмээргүй байгаа мó. За ойлголоо. Одоо би чиний биеийн дотор орсон юм шиг мэдрэхгүй байгаа, чамд тухгүй байгааг чи өөрөө л мэдж байгаа. Тэгэхээр чамд итгэж чинь гэдгийг хэлээд тэгээд өвөд нь болохоор охин байна одоохондоо тухгүй байх шиг байна. Бүгдээрээ тэр сэтгэл мэдрэмжийн хүндлэх хэрэгтэй байхаа. Тэ одоо ялангуяа охин хүүхдүүд чинь том болоод хүнд үгүй гэж хэлж чаддгүй одоо push over болчдөг шүү дээ. Тийм тохиолдлууд байдаг тий. Тэгэхээр ингээд багаас нь өөртөө итгэлтэй өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг зөв таниад тий юу зөв юу буруу гэдэгтэй ингээд одоо итгэлтэй байхын тулд багаас нь за чи юуг тухтай гэж юуг тухгүй гэж мэдэр чинь тэрийг чинь би хүндлэе гэх тийм яриа их нэг чухал юм байна. За дараагийн хэсэг болохоор нулимсны талаар байгаа юм л да. За энэ дээр бас л нэг чигээр эхэлдэг. Тэр жишээн дээр болохоор за та ингээд найзтайгаа ярилцаад байжлаа тий. Тэгсэн чи яасан бүү мэдтэй гинтхэн л ингээд өөрөө ирэхгүй нулимс чин гарах гал хэлсэн. Магадгүй нулимс чин гарсан тий. Тэгэнгүүт та юу гэж бодох вэ? Хүүе би ямар балаа юм бэ? Яагаад уйлаад байна гэж бодох уу? Эсвэл хүүе уйлах юм бол манай найз намайг юу гэж бодох юм бэ гэж бодох уу? Эсвэл энэ ямар нэгэн зүйл болоод л байна да. Надад энэ нулимс ямар нэгэн чухал мессежийг хэлээд байна. Би надад маш чухал ямар нэгэн зүйлийг мэдрэх шиг боллоо ч гэдэг юм уу те тэгэж бодох уу. Зөв хариулт нь 3 дахь юм байна л да. Нулимс гэдэг бол хүнд маш тийм чухал мэдрэмж төрж байгаа үед л гардаг. Тэр харилцан яриан дунд чинь таны одоо сэтгэл мэдрэмжийг хөдөлгөөх те танд маш чухал тийм зүйл хөндөгцсөн болоод л нулимс чинь гарч байгаа. Зарим тохиолдолд та өөрөө санахгүй байсан ч гэсэн би чинь ямар нэгэн таны багтаа үзчихсэн зүйл ч юм уу те одоо маш хүчтэй сэтгэл мэдрэмжийг чинь ингээд одоо санаад ой санамжинд аваад тэгээд ингээд тэрийг сануулах ямар нэгэн үйл явдал болоход те бодол төрөхөд ч юм уу эсвэл харилцан яриа гарахад ч юм уу би чинь санаж байгаа болохоор ингээд өөрөө ирэхгүй харь үйлдэл үзүүлдэг. Та өөрөө яг юу болоод байгааг мэдэхгүй байх тохиолдолч байдаг шүү дээ. Яагаад би уйлж байгаа ямар сони юм бэ гэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр хүүхдтэйгээ бид нулимсны талаар ярихдаа болохоор нулимс ер нь бол худлаа хэлэхгүй гэдэг талаас нь л хүүхдэд ойлгуулах хэрэгтэй байна. Ээж нь ч гэсэн ингээд өөрийн мэдлгүй ойлгох тохиолдол байдаг. Чамд ямар нэгэн чухал мэдрэмж төрсөн болохоор л уйлж байгаа. Яасан юм болоо гэж ярилцах ч юм уу те. Энээс бас хүүхэд миний сэтгэл мэдрэмж гэдэг чинь одоо биеинд бас ингээд мэдрэгддэг зүйл юм байна. Би ингээд өөрөө санахгүй байсан ч гэсэн би мах бод маань хариу үйлдэл үзүүлж болдгийм байна. За тэгээд бас хүүхдтэйгээ за заримдаа ингээд нэг сайхан уйлаа тайвшрах үе байдаг гэдгийг сануулгах тий. Гэт үнэхээр уйлмаар санагдаад байвал уйлчихж болдог гэдгийг нь ярих. Тэрнээс биш ингээд хүүхд уйлаад эхлэхээр чи юундаа уйлаад байгаа юм? Одоо магадгүй эрэгтэй хүүхд байл тий. Эрэгтэй хүүхд үйж дандаа уйлж байгаа эр хүн байж уйлгаа бойл гэдэг ч юм уу тийм байдлаар харьцаа тавил нөгөө сэтгэл мэдрэмжээ зөвөөр таних тэгээ өөрийнхөө хэрэгцээг ойлгох тэр хэрэгцээндээ тулгуурлаж тоо өөрийнхөө асуудлыг шийдэх энэ бүх чадварыг нь хаачж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр уйлж байгаа л энэ ямар нэгэн зүйл болоод байна гэж өөрийнхөө дотоод сэтгэлийг сониучих гэж ажигладаг. Одоо тэрнээсээ бас ямар нэгэн асуудлынхаа гогцоог олдог тий өөртөө тусалдаг тийм том хүн болохын тулд бид нар нулимсыг аягүй чухлаар авч үзэх хэрэгтэй байна. Тэгэж бас хүүхдэд заах ёстой юм байна гэж зөвлөж байгаа юм аа. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор өөртөө итгэлтэй хүүхдийг хэрхэн бий болгох вэ? За өөртөө итгэх гэдэг бол ерөөсөө л одоо ямар ч зүйл мэдэрчээсэн гэсэн тэр мэдрэмжтэйгээ тухтай байх төлөв байдлыг хэлдэг юм байна л да. Ямар ч одоо тэнэг бодлууд толгойчоорч ямар ч сөрөг сэтгэл мэдрэмжүүд төржсэн ч гэсэн би дотроо сайн хүн хэвээрээ энэ бол зүгээр л надад тохиолдож байгаа сэтгэл мэдрэмжүүд би өөрөө энэ сэтгэл мэдрэмж болцохоогүй
сэтгэл мэдрэмж гэдэг бол ингээд янз бүрийн зүйл орж ирээл холтоол тэгэл алга болж л байдаг. Зарим нь хаяадаа хамгаалчих гээд байдаг гэдгийг ажиглаад тэрэндээ ингээд хөтлөгддөггүй өөрийгөө үргэлж би хэвээрэл байгаа өөрчлөгдөггүй л байгаа сэтгэл мэдрэмжийг би зүгээр экспириенс хийж гин. Би энэ сэтгэл мэдрэмжүүдийг зүгээр мэдрээд л өнгөрчин гэдэг байдлаар ингэж ямар ч сэтгэл мэдрэмжийн үед өөрөө өөртөө тухтай байж чаддаг тийм төлөвийг л одоо өөртөө итгэх итгэл гэдэг юм байна л да. Тэгэхээр одоо хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бий болгохын тулд ээж аав нар аль болох тэр дотоод сэтгэл мэдрэмж рүү нүнгийсэн комментуудыг одоо харилцан яриануудыг хийж ивэл зүгээр нэг миний хүү хөөрхөн шүүч гэдэг юм уу эсвэл миний хүү мундаг шүүч гэдэг юм уу тиймэрхүү юм ерөнхий гадаад байдлаар нь эсвэл хийж байгаа зүйлийнх нь үр дүнгээр нь магтаас илүүтэйгээр илүү тотгошоо нүнгийсэн чи энэ зүйлийг хийхэд бол маш их хичээлээ шүүч гэдэг юм уу эсвэл чамд хичнээн ингээд энэ шин зүйлийг хийхэд айцтай байсан ч гэсэн чи өөрөөсөө юм зоргийг гаргаж чадаад одоо чамд яаж мэдрэгдэж байна илүү сайхан тухтай болсон биз дээ ч гэдэг юм уу яг яаж мэдрэгдэж байгаа талаас нь дотоод сэтгэлгүйн нүнгийсэн тиймэрхүү комментуудыг хэлвэл хүүхэд тэр сэтгэл мэдрэмжээ зөвөр танихт илүү туслах юм байна. За тэгээ сүүлийн тэмээний ачаа хүнд гिचээр сүүлийн 4 сэдв маань chapter маань нэлээд одоо хүнд сэдвүүд байгаа. За эхнийх нь болохоор perfectionism одоо тийм нөгөө энэ бол монгол хэлний буугаад хэцүү. Гэхдээ ер нь бол нэг юм өөнтөгч гэх юм уу юмыг төгс байх хүсэлтэй төгсийг эрэлхийлэгч тийм хүмүүсийг хэлж байгаа. За одоо ингээд нэг зарим ингээл машинуудаа бүгдийг ингээл жагсаагаад өрөөл сууж идэх хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл ингээл бүр яг ингээл нэг шугамд өрөөл эсвэл одоо ингээл хичээл хийж байгаа л ямар ч алдаагүй бичгийг хүсдэг. Эсвэл одоо дүн ингээд үргэлж онц байх гэдэг тийм хүмүүс байдаг, тийм хүмүүс ч байдаг. Тэднийг хэлж байгаа. За тэгээд ер нь бол ийм замтай ийм хүмүүс юу байдаг вэ гэхээр ер нь бол цаана нэг тодорхой хэмжээний эмоцийн бас нөгөө regulation буюу зохицуултын тийм тэмцэл явагдаж идэг. Яг одоо зарим хүмүүс болохоор ингээл ёо би өөртөө яаж хичээсэн би энэ дэлхийн хамгийн муу зураач гэдэг юм уу те өөрийгөө ингээд үзэн ядах юм уу тиймэрхүү байдлаар ингээд янз бүрийн үгээр өөрийгөө илэрхийлдэг. За тэгээд ер нь бол одоо нэгэнт энэ нөгөө perfectionism нь эмоцийн зохицуултын нэг төрлийн тэмцэл учраас 1000 хүүхэдтэй энийг одоо логикоор тайлбарлаад бол ямар ч нэмэр байдаг юм байна. Жишээлбэл одоо ингээл уран зураг зураад гэсэн чинь тэр нь ингээд болохгүй байгаа хүүхдийг одоо яаж бид нар итгүүлэх гэж оролдоод тэр хүүхдийн уран бүтээл болох гоё боломж юм байна те асуудалгүй энэ бол төгс бүтээл гэж хэлэх боломжгүй байна л да. Ягаад гэвэл энийг угаасаа хүлээж авахгүй юм байна. Эсвэргээрээ одоо энийг бид нар ингээ ойлгохын тулд хүүхдүүдийнхаа тэр маш том удирдахад хэцүү байгаад байгаа тэр мэдрэмжүүдийг нь ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл ерөөсөө тийм хэд төгс хүүхдүүд болохоор юмыг зөвхөн хар цагаанаар хард юм байна. Нэг бол ингээл төгс байх хэвээр тэр нь цагаан тэгээ төгс биш нь одоо харч юм уу те. Гэтэл яг энэ дунд ингээ те саарл гэж бас нөгөө орон зай байдгийн шүү. Юм заавал тийм хар юм уу цагаан байх албагүй гэдгийг бол бас ойлгуулах тал дээр одоо ажиллах юм байна л да хэдүүлээ. За тэгэхээр ийм perfectionist хүүхдүүд бол бас тодорхой хэмжээнд ийм нөгөө хитрхи яхир байд юм байна. Одоо ааш араншин нь ингээд нэг аль нэг туйл руу те аль нэг одоо экстрим руу явцсан. Тийм учраас одоо зарим өдрүүдэд тэд нар одоо сэтгэл зүйн хувьд одоо те дэлхий дээр гарцсан дэлхийн оргил төрсэн юм шиг байдаг. Заримдаа бол тэдний мэдрэмж нь ерөөсөө ингээд нөгөө хонглын үзүүрт очсон те савны оролд орсон юм шиг тийм гунигтай харанхуй мэдрэмж төрд юм байна. Тэгээд ийм хүмүүс бол бас тодорхой хэмжээнд өөрийнхөө талаар бодох үзэл бодол нь бол нэлийн эмзэг. Тэгэхээр одоо яг өөрийгөө бодохдоо эмзэг гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр маш тийм олон хувилбараар биш ер нь те түрүүнийснээ харуу цагаануул гэж бодд юм байна. Тэгээд ер нь энэ төгс нөгөө perfectionist хүүхдүүд ингээд юм хийж явахдаа ингээд окей за одоо би болцсон би дахиж хийхгүй би өста хамгийн муу нь учраас би боллоо гэж шууд ингээд болждаг. За энэ нь болохоор ер нь бол хүүхдүүдийн одоо зөрүүд байдалтай ямар ч хамаагүй эсвэл одоо хүмүүжлэхгүй те дураараа гэдэгт ямар ч хамааралгүй. Зүгээр ийм хүүхдүүд бол ерөөсөө нөгөө гүн гүнзгий өөртөө талаар ямар нэгэн тийм эрэг
мэдрэмж төрөхгүй байгаа учраас өөрсдөө талаар эерэг бодол хаа нэгтээ хайгаад олохгүй байгаа учраас тэр байдлаа ингэж одоо тий шууд шатдаун хийж илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр эцэгчүүдийн зүгээс бол энийг нь одоо бид нар яаж туслах вэ гэхээр энэ perfectionist хүүхдүүдэд окей одоо хувь хүний үнцэн гэдэг зүйлд одоо тийм зөвхөн тэ дээд доод хууль гэж байхгүй бас энэ дундуур нэг тэ янз бүрийн байж болох саарл хувилбарууд байгаа гэдгийг нь л ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар аль болох тийм perfectionist хүүхдэд тодорхой хэмжээний өөрийнхөө талаар нэг тэ эерэг бодолтой байхад нь л туслахад анхаарах болох юм байна. За тэгээд энд бас нэг аягүй чухал нюанс байсан. Тэрний юу гэсэн үг гэхээр perfectionist хүүхдүүдийн хувьд бол одоо тэдний зан үйл авир нь бол одоо өөрсдийнх нь identity байт юм байна. Номны нэг нүрийг ингээд ямар ч алдаа мадаггүй унших нь үйлдэлтэй. Энэ үйлдэл нь цаана энэ хүүхдийн одоо би өөрөө smart буюу те сэргэлэн ухаантай хүүхд гэдэг identityтэй шууд холбоотой юм байна те. Эснийг бол одоо нэг үгийг буруу хэлчлээ гэж бодъё. Буруу дуудчихлаа, буруу уншчихлаа гэж бодъё. Тэр бол үйлдэл нь харин одоо ингээд буруу уншсантаа гимшээд I'm stupid гэж өөрийгөө бодох те би тэнэг хүүхд байна гэж өөрийгөө бодох нь одоо шууд нөгөө identityтэй холбогдоо явчихна. Өөрөө өөртөө тийм identity өгöd байгаа байхгүй те. За тэгэнгүүт одоо жишээлбэл үдээсээ шууд ингээд амжилттай ихний удаагаар ингээд үдчихлээ гэж бодъё. Тэр бол нэг үйлдэл нь тэгэнгүүт өөрөөс та би өстө төгс мундаг хүн шүү гэд бодчих нь одоо шууд identity бол явж. Тэгэхээр хүүхдүүд бол шууд ингээд үйлдэлээ зан үйлдэлээ өөрийнхөө identity би хэм бэ гэдэгтэй шууд холбоод үзчихдэг байх нь байна. За тэгэнгүүт бид нар аль болоход нь багаас нь юм perfectionist хүүхдүүдийг тэдний хийж байгаа зүйл нь тэдний хэм бэ гэдгээс тусдаа зүйл шүү гэдгийг эртнээс ойлгуулах нь аягүй чухал юм байна. За тэгээд энэ бол том хүн болцсон хойно ч гэсэн аюух илэрдэг зүйлүүд байдаг. За тэгээд нэг ажлын ард гарчлаа тэнгууд өөрийгөө амар магтаад одоо юу гэдэг бол ажлын хурал мурал дээр тэгдэж юм уу те. Тиймэрхүү байдал ингээд бага наснаас ихтэй том болох хүртэл илэрдэг байх. Тэгэхээр энэ хоёр бол тусдаа зүйл шүү. Нэг юм сайн хэлээгээд тийм төгсгөн болчихгүй муу юм хэлээгээд тийм онцгойдгоо нарчаагүй хүн болчихгүй гэдгийг нь анхнаас нь ойлгуулах хэрэгтэй. За тэгэнгүүт одоо энэ бас нэг чухал санаа нь юу гэхээр perfectionism болохоор одоо хүүхдийн болон том хүний одоо суралцахад одоо feel good суралцах процесст одоо нөгөө тий өөртөө ихтэй байх тэр чадварыг нь хулгайлчт юм байна л да. Яг л одоо ихэнх тохиолдолд хүмүүс сайн зүйлүүд зөвхөн амжилттай зүйлээс л гарч ирдэг гэсэн ойлголттой байдаг. Тэгэнгүүт яг бод байдал дээр тийм үг гэлүүгүй те. Тэгэхдээ ингээд яг багасаа эхлээд ингээд тэ амжилт гаргах нь ерөөсөө шууд юмыг сайн хийж ижил төгс хийж ижил амжилтанд хүрнэ гэсэн ойлголттой болчдөг. Тэгэхээр энийг одоо анханасаа эхлээд зөвөр бас суулгах нь аягүй чухал. За тэгээд хамгийн сүүлийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр аль болох нөгөө эцэг эхчүүдийн зүгээс юм perfectionist хүүхдтэй байвал хүүхдүүдийнхаа perfectionism гэдэг зүйлийг нь өөртөө нь анзааруулахыг ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Харин одоо тэр perfectionist зан авирыг нь эвдгэхэд те болиулах гэдэг бол шаардлага байхгүй. Яг л одоо эцэг эхчүүд аюу олон эцэг эхчүүд хүүхдүүдээ not perfectionist буюу те хэд нөгөө төгс байх зангийг болиулах гэдэг. Гэхдээ бид нар тех тоолондоо хүүхдүүдээ чамд ямар нэгэн асуудал байна, ший бол ингэж болохгүй чиний зүгээс нэг тийм гажиг зүйл байна гэсэн нэг тийм сэтгэл төрүүлчихдээ минь хүүхдүүдээ аль болох байгаа зүйлийг нь засах гэдэг. Perfectionist хүүхдүүд бол цаанаа нэг юм drive гэдэг нь юу гэсэн үг гэхээр ингээд нэг юм юмыг эхнээс нь дуустал хийх гээд үздэг тийм хүсэл тэмүүлэлтэй. Strong mindedness буюу одоо сэтгэлийн хаттай те юмыг даван туулах сэтгэлийн хаттай. Тэгээд conviction одоо би чадна гэсэн өөртөө итгэл байгаа те. Тэгээд эдгээр нь бол сайн зүйлүүд. Тэгэнгүүт энднийгээ одоо ингээд энэ perfectionist хүүхдийн зан чанараас энэ чанаруудыг нь аль болох цааш нь улам хөгжүүлэхин тал дээр бид нар бол ажиллах хэрэгтэй юм байна. За тэгээд ээж аавын зүгээс энийг нь одоо яаж дэмжиж тусалж одоо зөв хөрвүүлэх вэ гэхээр тодорхой хэмжээний стратегиуд байна. За тэрэн дээр нь бид нар яаж ажиллах вэ гэхээр одоо ээж аавын зүгээс өөрсдийнхээ алдааг хийх те.
бид нар ингээл хүүхдүүдийнхаа тэр тэтэрхий төгс ээж аав нар байгаад байвал ер нь ийм л байхгүй бол болохгүй юм байна. За яг энэ бол одоо чинь бодит амьдрал дээр нөгөө тайгер мамууд айгүй харагддаг байх. Одоо ингээл бүх юм төгс байхгүй бол одоо кинонд дэрч гардаг ээж нар байдаг штэ ингээл зангаа засаад өснө ингээл бүх юм ингээл 90 градус 100 градус ингээл нэг тодорхой хэмжээтэй стандарттай тий. Гэтэл ингээд яг тийм байгаадах юм бол хүүхд окей тийм байх ёстой мэн гэл ингээ амьдралыг нэг хар цагаанаар харсаар байна. Гэтэл бид нар яг өөрсдөө бодит амьдрал дээр яг ямар байгаас хүүхд маань хамаарна. Хүүхдүүд бол ер нь өдөр тутамдаа ээж аваагаа ажиглаад тэднээс ингээд суралцаад тэгээд өөрсдийнх нь үнц нь юу вэ? Гэр бүлийнх нь үнц нь гэр бүлд нь юу чухал вэ гэдгийг ээж аваанараас хараад явж идэм байна. So одоо хүүхд чинь хэтэрхий perfectionist байгаад байвал одоо жишээлбэл тэднийхээ дэргэд ингээд тэр саарл ертөнцид бас нэг тодорхой хэмжээнд амьдраад байж болдгийг харуулаарай. Жишээлбэл одоо яана би одоо ингээд захирал руугаа баахан алдаатай үгсгийн алдаатай имэйл өчлөө. Одоо яана би шалгаж ийсэн ингээд мартчихээ гээд ингээд хүүхдийнхаа дэргэд ингээд яриад алдаа оноогоо ингээд яриад ах юм бол за яах вэ нэг алдаа гарч лээдийн за тий нэг нэгэнд ингээд явуулсан юм чинь асуудалгүй гол нь би аюулгүй байна. Тэгээд би одоо алдаа гаргасан ч гэсэн би ингээд одоо тий life goes on things happen гэдгийг дэрэгт нь ингээд хэлэх юм бол хүүхд за болдгол юм байна. Ингээд алдаа гаргацсан ч гэсэн алдаагаа засч болд юм байна гэсэн ойлголттой авах юм байна. За дараагийнхны үе хэрэг separation anxiety буюу одоо хүүхдүүдийн ээж аваасаа нөгөө тусгаар болох байдал гэх юм уу те ээж аваасаа холдох байдал энэ талаар яаж. За энэ бол одоо нөгөө цэцэрлэгт анх орж байгаа хүүхдүүдээр аягүй их яригддаг жишээ. За тэгээд ер нь яг одоо бид нар чинь хүүхдүүдээ 1-аас 2-аас 3-аас 4-аас хүртэл ямар ч байсан миний хувьд л 2 хүүхдээсээ ингээл нөгөө цухтаж нуугдаж гардаг байсан. Яг тэгэл гарах болно гэрээс гарах болгонд дагаад уйлдаг те. Тэрийг хэлж байгаа separation anxiety гэж. За тэгээд ямар ч хүний хувьд одоо separationтэй ялангуяа хайртай хамгаалдаг хүмүүсээсээ цухтах нь бол холдох нь бол хэцүү байдаг. За тэгээд гол нь эднэр нь ямар энэ одоо үйл зан авир үү те хүүхдүүд ингээл хийж байгаа ажлынхад үйлээд байгаа энэ зан авир нь юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө attachment буюу те тэр хамт байх байдал тэр тассан байдалтай холбоотой байдаг. За тэгэнгүүт хүүхдүүд ингээд ээж аавтайгаа дэргэд байснаар аюулгүй байна гэж боддог байх нь. Тэгэхээр ээж аав нь те тэрээ сууж гинөө зүгээр өрөөнд хамт байна уу тэр нь хамаагүй ээж аав байгаа юм чинь би ингээд гэртээ аюулгүй байна л гэж шууд бодоод би энэ ерөөсө хилдэг өөртөө нь хилдэг байх нь те ээж аав чинь эргэн тойронд байх юм бол чи аюулгүй чи хамгаалагдсан байна гэсэн тийм автомат мессеж өгөх тийм байна. Энэ одоо separation дээр эцэгчүүдийг хүүхдүүдээс баг багаар холдуулах дээр бас нэг санаа өгч байгаа нь юу гэхээр нөгөө transitional object гэж байгаа. За ер нь энэ дээр бол барууны хүүхдүүдийн нэг онцлог байгаа. Монгол хүүхдүүд харьцангуй ингэж идэг. За энэ номон дээр зохиогч маань бол одоо blanket хүнжил эсвэл ингээд stuffed animal чихмэл тоглоом эсвэл гэрийн ямар нэгэн зүйл гэдэг гэж байгаа. За манай охин бол мөнхийн одоо тэ 4-5 нас хүртэл гартаа нэгэн барьж явдаг байсан. Магадгүй охины хувьд одоо тэр нь ингээд нөгөө transitional object байсан байж магадгүй. Байнгын 2 гартаа нэгэн барьж унтдаг тэрийг яашиж явсан авч явдаг тийм хөхтэйсэн. Тэгэхээр тэр нь одоо ингээд өөрийг нь тайвшруулад миний ээж аав миний гэр бүл гэж өөрт нь илэрхийлж ивэл тэрийг нь ч хамаагүй ингээд те авч явуулаад тийм дасгах нэг зүйл байвал бас байж болох юм байна. За тэгээд одоо энэ нөгөө хүүхдүүдийг ээж ааваас нь одоо холдуулах separate ихтэй тусгаарлах тэр ч одоо байнга гэсэн үг шүү дээ. Яг энэ төрхөн хугацаанд ингээд ээж ааваас нь тусгаарлах нь бол айл болгон гэр бүлийн хооронд бол янз бүр байдаг. За тэгээд энэ гэр бүл хоорондын янз бүрээс гадна гэр бүл дотроо ч гэсэн янз бүр байдаг байна. Яг гэвэл одоо 2 3 4 хүүхэдтэй айлууд одоо жишээлбэл нэг хүүхэд нь болохоор те ээж аваасаа ямар ч асуудалгүй ингээл өглөө усан шууд цэцэрлэгтээ яваад орчдөг байж болно. Зүгээр нөгөөтг нь болохоор зүгээр ингээл цаа удахгүй ингээл цэцэрлэг рүү явандаа гэж бодохоор зүгээр уйлаа суучдаг хүүхэд байж болно те. Тэгэхээр энэ бол зүгээр гэр бүл дотор хүн болгоны тэр тухайн өөрсдийнх нь өгдөл сэтгэл зүгээс хамааралтай байд юм байна. За тэгээд энд одоо хүүхдээ хинж ямар ч төрлийн хүүхэд байсан ч гэсэн хүүхдээ одоо ямар нэгэн байдлаар нөгөө жаж хийх буюу дүгнэхгүй байхыг анхааруулж байгаа. Одоо юу гэдгийг за ах чинь ингээд ах чи ингээд ахтай яад юм бэ ч гэдэм үү те хэн нэгэнтэй харьцуулах тэгээд тэр хүүхдийнхаа нөгөө value үнцнийг ямар нэгэн байдлаар үнэлээд дүйлгөд нөгөөдөгт нь муулаад ах ч юм уу те тийм шаардлага байхгүй. Яагаад гэвэл одоо үнэндээ л тэр хүүхдүүд өөр ингэсэн өвөрмөц зүйлүүдийг туулсан өвөрмөц нөхцөл байдалтай.
За тэгээд хүүхдүүдээ ингээд нөгөө цэцэрлэгт өгсөн ч гэсэн нөгөө хүүхэд нь ингээд хаалганы цаана орол уйлал ингээд байж байгааг харахад ээж аав нарт хэцүү байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр бол энэ бол нөгөө уйлж байгаа нь бол та нарын харж байгаа зөвхөн нэг л тал нь байгаа. Бид нар бол цаашаа ороод хүүхэд ингээд уйлаа тайвширсныхаа дараа хүүхдүүдэд тоглоод багш нартайгаа тоглоод тэгээд нөгөө гуниг зовлонгоо мартаад ямар аз жаргалтайг нь бид нар хардаггүй. Тэгэхээр энэ талаас нь бас бодоод үзэх хэрэгтэй. За тэгээд эцэг эхчүүдийн одоо энэ хүүхдээсээ салахад дасгах хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр хүүхэд нь чамтай чамгүй тэснэ, амзуунаа, одоо уучраа олоо тэндээ байчнаа гэдэг тийм итгэл үнэмшил байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээл одоо яаж байгаа бол миний хүүхдэд чадахгүй дээгэл бодоод ах юм бол хэцүү. За тэгээд одоо жишээлбэл ингээд өөрийнхөө одоо тэр нөгөө айдсыг бас сонсох хэрэгтэй мэн л да. Чи хүүхдээсээ ингээл салахдаа яг ямар мэдрэмж төрдөг вэ те? Чи гунигэлдэг үү, эсвэл санаа зовдөг үү? Тэр бодол мэдрэмжүүдээ сонсох хэрэгтэй. Ер нь бол бид нар ингээд өөрийнхөө мэдрэмжүүдийг тэр болгон ингээл үгүйсгээд авах ерөөсөй шаардлагагүй юм байна. Гэхдээ аливаа тэр нөгөө хүүхдээс салах нөгөө мөчүүдэд бид нар аль болох тэр нөгөө харилцаанд одоо нөгөө доктортой лидер нь байх шаардлагатай байна. За миний охин ингээд тэрнээс ингээд хүүхдэд дагаад уйлаад цэцэрлэг дээр ингээд суугаад байл бас болохгүй. За миний охин одоо ингээд тэртээ тэргөө ингээд ээж нь буцаад ирнэ те. Чи ингэх одоо айх бүрэн эрэхтэй. Гэхдээ ингээд ээж нь буцаад ирнэ чамааг авнаа гэх те. Иймэрхүү мэдрэмжүүдийг өөртөө хүүхдэд хэлээд авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор за энэ нөгөө separation болон одоо салах тусгаарлах процесс тэгээд тэр мэдрэмжүүдийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй байна. За тэгээд яг болохоос нь өмнө те их сургууль дээр нь хүрэж хөөсөө өмнө 7 хоногийн өмнөөс эхлэе. За одоо удахгүй ингээд бүгдээрээ сургууль дээрээ очин сургууль гэдэг юм байдаг. Тэгээд энэ багш нар ийм хүмүүс байна. Тэгээд анги нь одоо ийм анги байх нь тэгээд ээж нь чамааг үлдээн. За тэгээд удахгүй үлдээсний дараа чи тэнцээ ингээд дөндөө очиж тоглоод яасан ч байсан ээж нь буцаж ирээд чамайг авнаа. Яасан ч байсан ээж нь ингээд те ингээд ойрхон байгаа шүү. Чи аюулгүй орчинд байгаа шүү гэдгийг нь одоо яг нөгөө тэр салах үеэс эхлээд яриад явуул хүүхдэд бас арай тэр нөгөө бэлтгэл байх юм байна. За нөгөөтэйгөр түрүүний хэлсэн тэр нөгөө transitional object буюу тэр чихмэл тоглоом байна уу хүнжил байна уу юу гэдэг тэрийг нь бас нэг хүүхдэд өгч явуулаа. Тэгээд цэцэрлэгийн багш нар нь оруулахгүй болохгүй гэвэл бас тэрийг нь ярьж ойлгуулад байвал зүгээр. Яагаад вэ гэхээр энэ нь болохоор ер нь одоо гэр сургууль хоёр хүүхэд нь холбосон тий одоо чихмэл бамбуур авч явал энэ миний гэрт байдаг учраас энэ миний сургуульд байгаа энэ одоо сургууль миний гэр шиг тийм дулаахан аюулгүй газар юм байна гэж ойлгож болох нь тий. За эсвэл одоо гэр бүлийнхаа зургийг ч гэсэн хүүхдэд өгдөг ч юм уу тиймэрхүү янз бүрийн гэр бүлийг санагдуулсан зүйлүүд байж болох юм байна. За миний гэр бүл надтай ойрхон байгаа шүү гэд хүүхэд нь бодох нь байна л да тий. За дараагийн сэдв маань sleep буюу унтах асуудал байгаа. За энэ бол одоо манай гэр бол нэлийн том асуудал. Тэгих яа гэв мэдэхгүй. Гэхдээ энэ барууны хүмүүс бол харьцан гуйнтал дээр айгүй эртнээс учрыг нь болоод хүүхдүүдэд тусгаарлаад унтуулчихж байгаа. Манай одоо тийм хүүхдүүд бол нэлийн орой тусдаа унтж эхэлдэг болсон байгаа. Тэгэхээр энэ чаптер надад бол айгүй ач холбогдолтой байсан. За ер нь бол яг хөө тэгэл яаж бодсон ингээл бага насны хүүхдүүд айгүй хүүхдүүдтэй ээж аанарт бол бүр хэцүү байдаг. Одоо ингээл яг эд хүүхдүүдэд унтвал ээж нэг амс хийдэг гэсэн чи хүүхд нь унтаж өгөхгүй ноолрол за манай охин л нэг бага хахтаа унтахж 3 цаг болдог байсан. 2-3 настайтай бол 3 цаг болж иж үлгэр уншин дуудуулна хөлийн илэн массажийн нурууг нь майжин тэгэл дуугаа дуулал ингээл нэг юм дахин тавтаа сүлдээ бүр ээж хоёр нь ядраа төрүүлээд унтаад өгдөг байсан. Тэгэхээр энэтэй адилхан ер нь айл айлын одоо хүүхдээ унтуулах арга барил өөр байгаа. За гэхдээ энэ зөв буруу болон болохгүй гэсэн юм ерөөсөй байдаггүй юм байна. Гэхдээ хамгийн ойлгох чухал юм нь юу вэ гэхээр ер нь бол унтах нь өөрөө хүүхдүүдийн нөгөө саяны separation те ээж аваасаа холдох салах гэдэг зүйлтэй шууд хамааралтай байд юм байна. Яагаад вэ гэхээр одоо хүүхдүүд ер нь ойролцоогоор оройны 10-аас 11 цаг ингээд ээж аваасаа тусдаа унтах гээд байгаа. Тэгэнгүүт одоо унтахын тулд тэд нар ингээд аль болох аюулгүй, чимээгүй тийм орчинд унтах хэрэгтэй байд юм байна. Тэгэнгүүт ингээд яг унтах гэхээр ганцаараа унтах гингүү чи нөгөө за ээж аав нь байхгүй эргэн тойронд нь аимшигтэй санагтаад ангууд яалтчгүй тэр нөгөө attachment асуудал гарч ирд юм байна л да. За тэгэхээр энийг одоо цөмөр аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэр attachment theory attachment-ийн онол те ээж автагаа шууд тийм харилцаа холбоотой байгаа тэр асуудал бол аягүй чухал юм байна.
За тэгэхээр энэ attachment system нь яадаг вэ гэхээр ер нь бол хүүхдүүд ээж аав нартайгаа хэр ойрхон байгаараас хамаарат шууд тэр нь нөлөөлт юм байна. Жишээлбэл хүүхдүүд одоо ээж аавтайгаа ойрхон байх тусам илүү аюулгүй мэдрэгддэг, байдал мэдрэгдэг. Тэгээд хүүхдүүд бол одоо оройн цаг гэдэг хамгийн амар зүйл байдаг, харанхуу, чимээгүй, тэгээд бие нь ингээд сулраад ирж байгаа. Тэгээд янз бүрийн амар бодлууд толгойд нь орж ирээд тэ байдаг багт миний ээж аав яагаад эргэн тойрон байхгүй наа, би яагаад ээж аав харж чадахгүй наа гэх тиймэрхүү амар бодлууд ороод ирэнгүүт унтчихдаг болчт юм байна. За тэгээд ер нь оройн цагаар унтах үедээ бол хүүхдүүд хамгийн их өөртөөхөө айдас тэгээд амьдралынхаа бусад хэсгүүдэд ингээд туулаад байгаа тэмцлүүдийнхаа талаар ярьдаг тийм цаг үе байдаг байхна. За тэнгууд одоо хүүхдүүд бол ялангуяа нөгөө өөрийнх нь эргэн тойронд болж байгаа янз бүрийн өөрчлөлтүүдийг илүү тийм threat буюу тийм занал хийлэл өөрт нь тулгарч байгаа занал хийлэл гэж үздэг юм байна. So тийм учраас одоо ингээд сургууль одоо шинээр сургуульд орох юм уу, гэр бүлийн асуудал үүсэх юм уу, дахиад нэг дүү төрөхтэй тиймэрхүү тохиолдолд бол хүүхдүүд тиймэрхүү тохиолдол үүсгэс бусад үед бол хүүхдүүд ингээд аль болох ээж аав нартаа унтд юм байна. За тэгээд иймэрхүү амьдралд иймэрхүү асуудлууд шинээр гарч ирэх тохиолдолд хүүхдүүдийн нэг унтах байдалд бол тодорхой хэмжээний нэг disruption үүсдэг. Саатал учирдаг. Ягаад гэвэл хүүхдүүд биеийн таагүй болоод тэгээд нэг унтахад шаардлагатай тийм тайван нөхцөл бас бүрддэг юм байна. Тэгэхээр энэ дээр анхаарах нь айгүй чухал. Яг энэ амьдралын transition шилжилт явж байгаа тохиолдолд бас хүүхдүүдтэйгээ ойролцоо харилцаа үүсгээд энэ талаар ярилцах чухал. За тэгээ бидний зүгээс юу хийж болох вэ гэж байна. За ер нь бол одоо энэ нөгөө нойрны асуудал өөрчлөгдөх нь ингээд хоёр шатны процесс юм байна л да. За нэгдүгээрт бид нэр хүүхдүүдэд аюулгүй байдал мэдрэхэд нь туслах ёстой. Өдөр тутам бид нар одоо хүүхдүүдтэйгээ ямар нэгэн асуудал үүсээгүй багт нь хүүхдүүдтэйгээ энэ талаар ярилцаад унтахаас өмнө ярилцаад энэ хүүхдүүдтэйгээ өөрийгөө удирдах тийм нөгөө скилдэн чадварт нь жоохон суралцуулах хэрэгтэй байна. За тэр тохиолдолд бид нар одоо ямар нэгэн асуудалгүйгээр тийм дардан унтуулах тийм экспириенс рүү орж болох юм байна л да. Тэгэхгүй ингээд яг олон тохиолдолд ээж аав нар бухимдал алиж унтаач гэл ямар нэгэн арга хэрэглэхгүй хүчлээд байдаг. За тэгээд энэ бол яг ядарсан ээж аав нарын зүгээс бол ойлгомжтой байж болох зүйл гэдээ ч бид нар одоо анх ягаад унтахт нь ямар саад тодтохор учраад байгаа тэрийг нь ойлгохгүйгээр цаашаа явах боломжгүй. За тэгээд ээж аав нар ингээд хүүхдүүдийг одоо нэг тусламж хийлээд өгсөд ээж аваасаа ингээд хайр инэрл хүсэж тахт нь хүйтэн хүндий ингээд шүмжтэй реакцлж хандаад ах юм бол одоо бүр эсрэгээрээ нөгөө хүүхд маань ганцаардаад илүү тийм нөгөө айц давтчих тийм байна. Тэгэхээр хүүхдүүд одоо ингээд орой болохоор за одоо нөгөө бухимдал нь үсээд айдсан төрөөд тэгээд энэ цикл ингээд зогсолт үргэлжлээд идэв юм байна л да. Хүүхдүүд бол угаасаа ээж аавынхаа дэргэд байхдаа илүү аюулгүй байдаг, аюулгүй мэдрэмж төрдөг. Ээж аав нь байхгүй болохоор маш их айцтай байдаг. За тэгээд энэ одоо хамт байхгүй байх хоёрын заагийг нь арай жоохон багасгаад ойрт бол юу гэх тийм энэ гапыг нь одоо багасгаад эхлэх юм бол хүүхдүүд ингээд тодорхой хэмжээнд ээж аваасаа холдоход окей аюулгүй байд юм байна, болд юм байна гэж бодож эхэлдэг. Тэгэхээр энийг бид нар болохоор нөгөө хүүхдийнхаа эргэн тойронд ээж аав нь байгаа шүү гэдэг мэдрэмжийг л албуулах өгч эхлэх хэрэгтэй байна л да. За тэгэнгүүт хэд хэдэн стратегиуд байгаа. За одоо бид нар ингээд аль болох өдөр тутмынхаа separation өдөр тутам хүүхдээсээ яаж салж ийн тэр нөгөө рутин одоо хэмнэлээ ажиллах хэрэгтэй. Хүүхд нь одоо унтах чадахгүй бол тэр өдөр тутмынхаа ингээд нөгөө дадал хвшлүүдийг бас ажиллах хэрэгтэй. Жишээл ингээл нөгөө 0 руу орох чинь дагаал хүүхд чинь яваад орчих. Сургууль руу орохдоо ингээл хүүхд чинь орж шахрал уйлж гинүү дэлгүүр рүү ороод эсвэл ганцаараа алхачаад ирэх гээл хүүхд чинь дагаад яваад энэ болгоныг бас ажиллах нь чухал юм байна. Тэгээд яг энэ үед яг ямар асуудал үүсээд байна. Тэгээд энэ үед одоо шилжилтээ арай илүү амархан болоод хүүхдтэйгээ тэр салхат нь өөрийнхөө биеийг удирдах одоо өөрийнхөө сэтгэл зүг удирдах тэр ур чадварыг нь хөгжүүлэх юм бол оройн цагаар бас энэ яг адилхан ингээд унтах болоход илүү амархан болж эхлэх юм байна.
За тэгээд тодорхой хэмжээнд нөгөө чихмэл тоглоом одоо хүүхдүүдийн тоглоомнуудаар ингээд role play хийж болох юм байна. Тоглоом дүрд оруулаа тий. За тэгээд тэр тоглоомуудыг нь ашиглаад окей за энэ хоёлаа одоо энэ тоглоомуудаараа bedtime routine хийж тоглож үзье. За тэгээд энэ үед ямар мэдрэмжүүд гарч ирэх нь үү те. За одоо хоёлаа энэ нөгөө галуугаа унтуулъя. За тэгэнгүүт галуу яах нь I know sleeping isn't your favorite part of the day. Одоо чи яг ингээд унтах чиний хамгийн дуртай зүйл биш. Гэхдээ унтахтаа ингээд гуниг төрж болно. Гэхдээ яг ээж галуу чиний өрөөний гадаа байгаа шүү. Чи аюулгүй байгаа шүү гэдэг юм. Ингээд яг дүрд ороо тоглоод ингээд өөртөөхөө яг бодит амьдралыг дүрд ороо тоглуулах юм бол хүүхдүүд чинь бас их ойлгох боломжтой байх юм байна. За тэгээд өөрийнхөө infuse your presence гэж энэ юу гэсэн үг гэхээр одоо өөрийнхөө байгаа шүү, энд одоо би байгаа шүү, аюулгүй байгаа шүү гэдгийг одоо эргэн тойрондоо ингээд мэдрүүл гэсэн санаа. За тэгээд энийг болохоор одоо хүүхдийнхээ өрөөнд эсвэл унтах хэсгээр нь ингээд өөрийнхөө байгаа шүү гэдгийг харуулж болно. Жишээл одоо гэр бүлийнхээ зургийг хүүхдийнхээ орны хажууд тавих ч юм уу те. Эсвэл одоо хүүхдийнхээ зургийг өөрийнхөө орны хажууд тавьж болно. За тэгээд чамд одоо ингээд унтах чинь хэцүү байгааг мэдж байгаа. Би чамайг маш их санддаг. Бас унтчих чинь тэгээ би чамайг боддог. За тэгэнгүүт ингээд тийм учраас би ингээд яг хажуудад чиний зургийг тавьсан байгаа. Харин эсрэгээр чи ингээд унтахтаа ээжигээ санддаг байж магадгүй. Чиний хажууд ингээд би зургийг чинь тавьсан байгаа. Гэх мэтлэн маш олон төрлийн зүйлүүдээр ингээд ээж нь байгаа шүү. Аюулгүй шүү, санаа зовх зүйлгүй шүү гэд хэлж болно. За тэгээд нэглэн хэдэн нөгөө мантра бас уншиж өгч ин л доо. Одоо өөртөө болон хүүхдтэй. Тэгээд яг хуу энэ зохиогч маань өөрөө бас нэлийн мантра чи хүн байгаа. За тэгээд нэг мантра нь юу гэхээр ээж нь одоо чиний дэргэд ойрхон байна. Чиний одоо өөрөө аюулгүй орчин юм гоё cozy тухтай ор байгаа гэх мэтлэн ингээд өөртөө сануулаад хэлж болох юм байна. За тэгээ хамгийн сүүлийн chapter маань энэ болохоор kids who don't like talking about feelings гэж байгаа. За энэ зохиогч маань deeply feeling kids гэдэг бүр нэр томьёол гаргаад ирсэн байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрсдийнхөө мэдрэмжийг ярих дургүй хүүхдүүд гэх юм уу? Мэдрэмжээ илэрхийлэх дургүй хүүхдүүд энэ талаар байна. За энэ хүүхдүүд бас нэг тодорхой юм онцлог групп хүүхдүүд байт юм байна л да. За энэ хүүхдүүд нь яадаг вэ гэхээр бусад хүүхдүүдийг бодвол илүү одоо гүн гүнзгий мэдрэмж мэдрдэг. Тэгээд тэрийгэ маш одоо ил тодор илэрхийлдэг. Жишээлбэл одоо ойролцох хашгираад эсвэл юм авч хидээд тэ бусад хүүхдүүд рүү дайраад гих мэтлэн. Яг Монголд бол одоо монгол хэлээр монгол хүмүүс болохоор ингээл сахилгагүй хүмүүжлэх хүүхд гэл одоо лейбл үүсгэждэг л дээ. Гэхдээ энэ зохиогч маань бол хэлж ийн л да. There is nothing wrong with your child and there's nothing wrong with you. Чамд ямар ч асуудал байхгүй. Чиний хүүхдэд ч ямар асуудал байхгүй. За яг энэ дээр нэг тайлбарлахад мэдээж энэ одоо юу гэдгийг те тодорхой хэмжээний аутизм ч юм уу тийм онцтой хүүхдүүдийг бол хэлээгүй шүү. Тэгэхээр хүүхд чинь анханасаа тийм байл одоо асуудалгүйгээд яваад ажиллахгүй мэрэгжлийн те зөвлөгөө өөрчлөлт авах хэрэгтэй. Зүгээр яг энэ тохиолдолд бол одоо зүгээр байгаа хүүхдээ ингээд ойр шашингууд миний хүүхд ямар нэгэн асуудалтай байна гэд хэлээд ээж болохгүй. Зүгээр ийм хүүхдүүд бол яадаг вэ гэхээр юмыг маш гүн гүнзгий мэдэрдэг. Тэгээд энэ мэдэрснийг маш хурц илэрхийлдэг тийм л хүүхдүүд байд юм байна. Яагаад гэвэл байгалийн жамаараа ингээд өөрийгөө хамгаалах тийм байгалийн жамаараа зүгээр тэдний ингээд дэлхийн ертөнцийг мэдэрч байгаа мэдрэмж нь тийм байдаг. Тэгээд ер нь бол ямар нэг асуудал үүсгэхэд нэг бол fight or flight болчт юм байна. Нэг бол тэмцэлт, нэг бол зүгээр шууд тэ дүүлж явал нисэх тийм одоо нөгөө англи хэл байдаг тэ. Тийм хүүхдүүд байд юм байна. За тэгэхээр энэ хүүхдүүд бол нэг тодорхой хэмжээнд өвөрмөц онцлог. За тэгээд ийм хүүхдүүд ээж аав нарт бол одоо энэ хүүхдүүдэд өсгөхөд маш олон төрлийн өөр арга бас байд юм байна. Арга стратегиуд ашиглах хэрэгтэй юм байна. За тэгээд тэр нь өөр ямар аргууд гэхээр жишээл энэ номонд одоо ярьсан бусад тэр стратегиуд одоо ийм хүүхдүүд бол харьцангуй нөлөөлдөггүй. Жишээлбэл одоо янз бүрийн мэдэрсэн мэдрэмжээ нэрлэх юм уу те эсвэл одоо тусан дэмждэг үзүүлэх нь баг ийм хүүхдүүдийг зүгээр ингээд нөгөө гал дээр асгаж байгаа юм шиг зүгээр ингээд нөгөө дэлбэрэхт нь бүр илүү нөлөөлж тийм тэгэхээр тэгж болохгүй. За гэхдээ энд бас тийм бүгд тийм сөрөг муу мухай юм бол биш. Ийм хүүхдүүд яаж болох вэ гэхээр яванда өөртөө эмоцийг удирдах чадна, тайвширч чадна, тэгээд бусдаа ингээд харилцан хамтарч ажиллаж чадна. Зүгээр л ээж аавынхын тусалцаа хэрэгтэй. Тэгээд ээж аавынхын зүгээс одоо шинэ арга барил суралцаад тууштай те цуцшгүй тийм одоо оролцоо хэрэгтэй. Тэгээд тэднийг одоо дотроо бас те good inside сайн хүмүүс шүү гэдгийг нь ойлгуулахад хэрэгтэй байд юм байна.
За ер нь тэгээд бүх хүүхдүүд тэгээд энэ DFK-тэй энэ гүн үнцгийн мэдрэгдэг хүүхдүүд ч бай, жирийн хүүхдүүд ч бай. Ер нь бол одоо өөрийнх нь ихтгэлд том хүн одоо өөртөөх нь эмоцид хэрхэн хандж байгаагаар юуг удирдах болдог болохгүйг бол шууд ажигладаг. За тэгээд эцэгчүүд нь одоо ийм хүүхдүүдийн ээж аав нар нь өөдөөс нь буцаагаад орой шашхраад эсвэл одоо үгийг нь хүлээж авахгүй байгаа тохиолдол бол эднэрийн одоо тэр нэг dysregulation буюу өөрсдөө удирдах чадвар нь бүр илүү удирдах чадахгүй байх байдал нь бүр одоо гүнзгийрээд хурцдаг нь байна. За тэгэхээр энэ тохиолдол яах вэ гэхээр ийм DFK хүүхдүүд бол ерөөсөө за тийм ээ одоо манай хүүхд бол одоо хэцүү зүйл тулгарч байгаа. Бусдын нүдэн дээр бол одоо ингээл те би хүмүүн рүү дайраад өөрийгөө удирдах чадахгүй байгаа. Гэхдээ яг цаад нөхцөл байдал шалтгаан нь бол маш их айцтай занал хил мэдэрч байгаа. Тэгээд ингээд бүх юм түүнд айгүй тийм хэцүү юм шиг санагдаж байгаа. Тийм мэдрэмж мэдэрч байгаа шүү. Мэдэрч байгаа хөвчүү гэдгийг ээж аав нар нь одоо хүүхдийн хүмүүс айгүй сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд ийм хүүхдүүдийн ээж аав нар түрүүн дэгийн хэлснээр holding space буюу ерөөсөө хүүхдүүдийнхаа дэргэд юу ч хэлэхгүйгээр шахуу ингээд зүгээр л дэрэгтэн байгаад шаардлагатай бол хүүхдээ тэрврээд тэгээд ингээд тайвшруулах тал дээр л анхаарах хэрэгтэй. За тэр holding space гэдэг нь бол ерөөсөө хүүхдийнхаа дэргэд байгаад за би энэ байна шүү чи яах зүйлгүй шүү. Тэгээд энэ дэлхийн ертөнцид ийм олон төрлийн мэдрэмжүүд байгаа. За тэгээд энийг бол чи ганцаараа даван туулах шаардлагагүй ээж аав нь хамт байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ дээр одоо энэтэй тэмцэх ямар аргууд байна вэ гэхээр одоо хүүхдээ энд ингээд буруутгахаас илүүтэйгээр curiosity буюу сонирхсан байдлаар энд хандах тий. За миний хүүхдэд одоо ямар асуудал үүсэж байгаа юм болоо гэж одоо сонирхсан байдлаар хандаад my child feels inside the way they're acting on the outside тий. За миний хүүхд одоо ингээд дотор нь ийм амар юм болоод байгаа учраас гаднаа ийм байдлууд илэрхийлээд байна тий гэж гэж бодох хэрэгтэй. За тэгээд ер нь энэ цаана юу болоод байна? Миний хүүхдэд юу хэрэгтэй байна гэдэг тал дээр айгүйх сонирхсан байдлаар хандахгүй болохгүй. Тэгэхгүй шууд хүүхд рүү загнаал те. Чи яагаад байгаа юм бэ? Ингээд байгаа юм бэ? Эсвэл одоо чи яг аавшгээ, яг ээжгээ ингээд дайраад авч ерөөсөө болохгүй. За тэгэнгүүт энэ тохиолдол яах вэ гэхээр хэдүүлээ дутагшоо бас харж үзээд ажиглаа те. Тэгээд хүүхд чинь яг янз бүрийн иймэрхүү юм тохиолж байгаа үед чи яг яаж ин гэдгийг бас ажиглах хэрэгтэй. За тэгээд өөрөө одоо өөрийгөө буруутгахаас илүүтэйгээр те за одоо окей би ингээ буруутан биш. За хүүхд маань те нэг юм туулаад байна. Энийг нь илүү сонирхсан байдлаар харж үзье. Энд те энэний цаана маш олон зүйлүүд нуугдж байгаа байх. Тэгээд за окей үлээс өөрөөсөө асуулт яач гэдэг юм те. За дараагийн стратеги нь ингээд containment first буюу за тэр зарим тохиолдолд энэ хүүхдүүд маань одоо асар их нөгөө тесрэлтийн байдалд ордог байх нь л те ингээд орилж хашгирал галзуурал юм авч идэ те. За тэгээд энэ тохиолдолд бол хамгийн чухал нь юу вэ гэхээр хүүхдүүдэд барьж аваад одоо ерөөсөө тэр зүйл хийгээд байгаа үйлдэлүүдийг нь болиулах. За тэгэд яагаад болиулах вэ гэхээр хүүхдүүдтэй хамгийн түрүүнд ингээд тэдний ингээд те dysregulation өөрийгөө эмоц удирдах чадахгүй байгаа зүйлд нь ялагдсан юм шиг харагдахгүй байх. Тэр ингээд тэрийг бол одоо хэн нэгэн зогсоож чаддаг, удирддаг, controllable гэдгийг нь харуулахгүй бол болохгүй. За тэгээд альва гэр бүлийн удирдагч, альва газрын байгууллагын удирдагч тийм доктор суурьтай те шийдэмгий хүн байх ёстой байдаг. Тэрнтэй адилхан гэр бүлийн одоо те удирдагч нь ээж аав байдаг учраас яг тэр нөгөө дүрдээ ороод энэ одоо стрессийг даван туулах чадвартай шүү, асуудалгүй шүү. Ямар нэгэн болсон ч гэсэн би ингээд шийдэж чадна гэдэг дүр зураг харуулахгүй бол хүүхд чинь одоо бүр улам давраад гэх юм эсвэл одоо ингээд итгэл нь хугараа те. За би 1000 гэсэн чи ээж аав яаж чадахгүй байна. За дүүрлүүлээд ингээд ач гэдэг гэж боддог байх нь л те. За тэгээд яг наана бол хүүхд чинь одоо намайг яах гээд байгаа зүгээр өрх тайван өрхтэй гэдэг магадгүй. Тэгэл тийчигнэл бас зөрүүлж магадгүй. Гэхдээ цаана бол тэг гүн гүнзгий сэтгэл зүрхэндээ тэр хүүхд бол яаж байгаа гэхээр please be the sturdy leader I need гэж байгаа. Надад хэрэгтэй тэр одоо те тэмцэгч одоо юу гэдэг те удирдахч тэр доктор суурьшилтай хүн байгаа ч гэсэн тийм хүсэлтэй байдаг байх нь л те. Мэдээж би одоо юм янз бүрийн нөгөө зөв шийдвэр гаргах чадваргүй байгаа. Тэгэхээр надад туслаад одоо энэ одоо дааж давшгүй байгаа мэдрэмжийг минь тогтоох туслаач гэсэн тийм гуйлт дотроо бас гуугаад явж идэм байна л да. За тэгээд дараагийн стратеги нь болохоор юу вэ гэхээр
ийм хүүхдүүд бол яадаг вэ гэхээр амьдралд нь тулгалж байгаа хэцүү үедээ болохоор хамгийн түрүүнд та нар тэрийг нь яаж хүлээж авч байгааг аюух ажигладаг байх нь байна. За тэгээд энэ хүүхдүүд өөрсдийнхөө хийж байгаа муу авираас хүртэл айдаг. Тэрэндээ хүртэл санаа зовдөг. Тэр нь бүр заримдаа өөрсдөд нь агтсан тийм зүйлүүд болдог. Тэнгүүд одоо ээж аав нь тэрэнд нь ингээд яаж хандах нь одоо хамгийн чухал зүйл байдаг байх нь байна. Тэгээд ээж аав нь яг энэ одоо мэдрэмж мэдэрч явах үед нь яг буцаад ингэ дайран дээр давсдаг шиг юу гэдэг одоо чи ингээд аашлаад орлоод эхлэх юм бол ингээд бүр болохоо байж. Тэгэхээр энэ тохиол яах вэ гэхээр за миний сайн хүүхэд миний good kid маш хүнд хэцүү юмыг туулаад байна гэж одоо өөртөө нь ярилцаад энийг нь өөртөө ч гэсэн хэлэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр тэр хүүхд чинь good inside дотроо сайн хүүхд хэвээрээ. Тэгэхээр энэ хүүхдийнхаа энэ хэцүү зовлон туулаад байгаа үед нь болохоор яах вэ гэхээр зүгээр л тэр хүүхдтэй одоо маш их зовлон туулаад маш их айцд байна гэдгээр нь төсөөлөх хэрэгтэй. Тэгээд ингэснээр болохоор бид нар бол зүгээр л сайн хүүхд зүгээр л хэцүү зовлон туулж ин гэдэг лейблтэй одоо тийм одоо дүр зургаар хүүхдээ тодорхойлно. Тэгэхгүй одоо муу хүүхд муу зүйл хийж ингэж хэлж өрөөсөө болохгүй. Ягаад гэвэл энэ нь бол шууд бид нар шууд тэр хүүхдийг шийтгмээр санагдтал тийм одоо мэдрэмж төрүүлдэг юм байна л да. Тэгэхээр бид нар одоо ямар нэгэн зовлон хэцүү зүйл туулж байгаа үед нь хүүхдээ чи бол сайн хүүхд чам зүгээр л хэцүү зүйл тохиолдод байна л гэж хэлэх нь тий. За өнөөдөр чиний үед хэцүү өдөр байлаа. Би ойлгож байна. Чи бол зүгээр сайн хэд би тэр чинь сайн хүүхэд би тэр чинь мэдж байгаа. Тэгээ би чам тайртай шүү. Үргэлж хайртай байна гэж хэлж байгаа. За тэгээд сүүлээс хоёр дахь нэг стратеги нь юу вэ гэхээр энэ бол хамгийн чухал стратеги юм байна. Өөр юм санахгүй бол энийг санаарай гэж байгаа. Nothing is present as powerful as your presence гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр чиний одоо эргэн тойронд нь хүүхдийнхаа дэргэд байгаа чинь юунаас ч илүү хүчтэй. За тий хүүхдээ хайрлаад аль болох тайван тэгээд янз бүрийн хэцүү мөг хэрэглэхгүй тий янз бүрийн гүн зэвг хэрэглэхгүй зүгээр л одоо хүүхдийнхаа дэргэд байх нь өөрөө хамгийн чухал одоо хүүхэд өсгөх тийм хэрэгсэл байх нь. За тэгээд хүүхдийнхаа дэргэд байна гэдг нь одоо тийм нөгөө сайн чанарыг илэрхийлж байгаа. Хүүхдийнхаа дэргэд байна гэдг нь одоо би чамаас айгаагүй, чи бол муу хүүхд биш. Би зүгээр л чиний дэргэд байна. Чи бол хайрлагдах үс тийм хүмүүс гэдгийг илэрхийлж байгаа тийм зүйл байх л те. За тэгээд бидний ингээд хүүхдийнхаа дэргэд байгаа нь одоо ямар ч мянган үгнээс илүү байд юм байна л да. Чи сайн хүүхд, чи хайрлагдах үс хүн, чи бол тийм давж дийлэхгүй азан характертай хүүхд биш, чи ганцаараа биш те. Энэ олон үгийг зүгээр дэрэгдэн байснаар ингээд хүүхд мэдэрч тийм байна. За тэгээ сүүлийн стратеги нь юу вэ гэхээр одоо нөгөө хуруугаа дээш нь хуруугаа доош нь эсвэл эрхээ хуруугаа хажуу дээш нь болгодог тийм тоглоом тоглох юм байна л да. За яагаад вэ гэхээр ийм хүүхдүүд ер нь бол одоо ялангуяа юм бухимдсан байх үедээ ч юм уу эсвэл ер нь жирийн үед ч гэсэн ингээд өөртөөхөө мэдэрч байгаа мэдрэмжийн талаар ерөөс ярих дургүй хүүхдүүд байд юм байна. Тэгээд энэ хүүхдүүд маань эсрэгээр баг тэрийг нөгөө үйлдэлээр илэрхийлэх учраас энэ дасгалыг хийж байна. За тэгээд энийг яаж хийж болох вэ гэхээр энийг яаж хийж болох вэ гэхээр одоо юу гэдэг нь те хүүхдээ за ерөөсөө би чамаас асуулт асууна. Чи тэгээд хуруугаа дээшээ гоцуулахороо доошоо гоцуулахороо эсвэл одоо мөн бол дээшээ гоцуулахороо үгүй бол доошоо гоцуулахороо за яах вэ аль нь жиж магадгүй гэвэл зүүн тишээ гоцуулахороо гэх те. За тэгээд энэ жишээлбэл одоо юу гэдэг нь те эхний жишээ нь одоо ингээд те хүүхдээс асуун. За өнөөдөр би ингээд дүүдээ жоох ууралчлаа. Жоохон дүүтэй байх хэцүү юм аа. Тэгээд заримдаа би гэрийнхаа ганц хүүхэд байсан болсоо гэж боддог гэсэн юм тодорхойлтыг хэлж ин тэ. За тэгээд жоохон хүүхэдтэй хугацаа өгөн тэнгуут хүүхэд нь дээшээ гоцоолгол тийм байна санал нийлж ин гэсэн үг тэ. Доошоо гоцоолгох юм бол окей санал нийлэхгүй байх гэсэн үг. За зүүн тишээ гоцоолгох юм бол за maybe ч гэдэм үү тэ. Тэгэж болж ин. Тэнгуут энэ дундаас бас нэг жоохон тэр уур амьсгалыг жоохон хөвгчлөлтэй болгохын тулд хүүхдээ ийм үг хэлж болох нь жишээлбэл за би өнөөдөр дүүдээ уралсан ягаад гэвэл тэр гэртээ 500 халбаг айскрим барьж орж ирсэн тэгсэн чи би ганцхан айскримтэй ирсэн гэд хэлжүүл мэдээж дүүнд хийгээгүй те тэгтээ энийг бодохоор хүүхэд нь инээд хүрэх учраас ингээд хоёрын дээр уур амьсгалс жоохон зөөлрөх нь байна гэсэн юм зөвлөгөө санаа байна. За тэгээд энэ ном маань энэ чаптераар ингээд өндөрлөж байгаа. Миний зүгээс бол сайхан ном байлаа, сурах юм ихтэй байлаа. Зарим зүйл нь бол одоо хүүхд гэхээс илүүтэйгээр бас том хүмүүст
хэрэглэж болох зүйлүүд байлаа. Энэ номыг эртхэн уншсан ч болоосаа гэж бас бодох зүйл байлаа. Чиний хувьд ямар санагдав дэгийг? Харин тийм надад ч гэсэн ер нь бол нэлээх хичээл заалаа. Тэгээд хүүхдтэй байна гэдэг чинь ээж аавуудад ингээд аягүй их зүйл заадаг тий. Хүүхд болгоноосоо сурах зүйл их байдаг. Тэгээд энэ номыг уншаад бас юу гэж утсан бэ гэхээр хүүхдийн хэцүү зааш гаргах үеүүдэд бас энийг надад хүүхд маань хичээл заагаад байна. Одоо би энэний учрыг олох хэрэгтэй байна гэдэг байдлаар суралцах боломж гэдэг талаас нь бас харвал зүгээр юм байна тий. Одоо ямар нэг ааш гарахгүй ингээл яваад байвал болоод л байгаа юм байна гэд хүүхдийн талаар магадгүй нэг зүйл мэдэхгүй байж бол тий. Гэтэл ингээд янз бүрийн ааш гаргаад эхлэнгүүд ямар хэрэгцээ байгаа юм бол би яаж сайжрах хэрэгтэй юм бол гэд илүү их одоо тэрийг боломж гэж хараад явах юм бол зүгээр юм болов уу гэж бодсон. Бас дээрэс нь ингээд цогч маань өөрөө хүүхдтэй ажилдаг бас байсан гэсэн шүү дээ. Ингээд хүүхдүүдтэй ажилласнаас илүү ээж аавтай ажиллах юм бол илүү үр дүн гардгаа гэж тэгэхээр нөгөө час сая хэллээ нөгөө хүүхдийнхаа сэтгэл зүйч болоод гэд яг тэрнтэй адилхан гэд ямар нэгэн гадны хүн хүүхдтэй ажиллахаас илүү ээж аав ингээд хүүхдтэйгээ ажиллах гэдэг бол маш хурдан үр дүн өгдөг юм бэлээ. Одоо үнэхээр мэдтгүү зүр дүнтэй гэдэг юм бэлээ гэдгийг зохиогч минь хэлжсэн. Тэгээ энэ бас үнэн байж магадгүй гэж бодож байна. Тэгээ юутаач маш урт тэгээд практикл зөвлөгөө ихтэй. Тэгээ одоо дэгийн тэнд 2 цаг болж байна. Би сая өглөө нэгэ хийхэд бол 7 цаг туслаа. Би тэр аюу хичээж байгаа шүү хүмүүсээ. Тэгээд айгүй олон яг нөгөө нэг жишээ ярьж байгаа. Тэгээд хонгийн маань ч гэсэн ингээд ямар нэгэн хүнд хэрэг болчихл таараа гэж бодоод л нэлээд дэлгэрэнгүй ярьсан тий. Тэгэхээр сонсож байгаа та бүхэнд байна одоо битэрийн сая дурдсан 19 тохиолдол шүү дээ. Ямар нэг их зүй асуудал тулгарсан тохиолдол гээд тэр 19 тохиолдлоос ядаж 1-2 нь шалтгаан энэ надад тохиолдож байгаа энэ манай хүүхдэд тохиолдоод байгаа асуудал шүү дээ гэж бодогдсон бол тэгээд тодорхой хэмжээнд хариулт олсон бол битэрийн зорилго биелнэ. Тий яг над дээр чинь тийм комент хэлгээд энэ одоо 19 сүлээ нэг хүүхдэд байна гэж байхгүй. Худалч мөртлөө тэгээ унтдгөө мөртлөө separation anxiety-тэй мөртлөө тэгээ ингээд энэ бол бүх хүнд байна гэж байхгүй. Зүгээр энэ хүн өөрөө хүүхдийн сэтгэл зүйж энэ мэргэжлэр мэргэжсэн энүүгээрээ ажилдаг учраас ээж аавдад одоо нөгөө байж болох хүүхдийн холистиктэй бүх талаас нь харсан тийм зөвлөгөө тэгээд бүхэл бүтэн карьерийн турш нөгөө гарч ирдэг жишээнүүдийг дурдаад оруулсан байгаа. Тэрнээс яана манай хүүхд бүгдээрээ байна гэж бол ерөөсөө байхгүй. Тэгээд энэ дундаас аль хэрэгтэйгээл түүж аваарай л гэсэн тийм санаа байгаа шүү. Тэгэхээр тийм бас яана хүүхдүүдэд ийм амир байд юм чигс бодох нь байж магадгүй те. Зүгээр энэ номны миний одоо энэ нөгөө зохиолчийн хэлсэн надад хамгийн үлдсэн нөгөө айгүй товчхон өгүүлбэр нь болохоор энэ зохиогч маань parenting is a lesson in patience гэж хэлсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эцэг их байх гэдэг нь одоо төвчээрч суралцах тийм одоо сургалт юм те, сургамж юм гэж хэлсэн. Тэгэд ер нь ингээ анзаараад тахт би ээж өснөөсөө хойш угаасаа асар их төвчээртэй болсон те, хөлцөнгөө болсон. Өмнө нь ингээл дүрлзээл хасаад идэг гэсэн бол одоо ингээл гүнзгий амьсгал авч байгаа л те. Нөгөө дэгийн хэлдэг шиг яг нөгөө бодно. Тэгэхээр яалтчгүй нөгөө эцэг байна гэдэг асар их төвчээр хэрэгтэй. Тэр үг надад амар таалагдсан. Харин яг үнэ. Тэгээд битэр ч гэсэн сая 2 сар зурлсан гэдгсэн тий. Тэгээд номоо унших болгонд ингээд шин зүйлүүдийг олж мэдчихсэн болохоор та бүхэн магадгүй хүүхдтэйгээ хэцүү байдалд ороод энийг яах вэ гэд одоо ирээдүйдтэй янз бүрийн асуудал үүссэн тохиолдолд энэ дугаарыг дахин сонсоод ч юм уу магадгүй боломжтой бол номоо өсгөж хараад ялангуяа өнөөдрийн битэр ярьсан 2 дугаар хэсгүүд бол маш их чигээр баялаг битэр тэр болгон жишээнд энэ бүгдийг ярьж амжсангүй. Гэтэ ингээд бүлэг болгон айгүй ойлгомжтой жишээгээр эхлээл яг тэр жишээгээ хамгийн сүүлд нь бүлгийнхаа төсгөл тэр арга техникүүдээ ашиглаад яг ингэж хийдэх байсан гэд нүдэнд харагдтал тайлбарладаг. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар номноос бол маш их сурах зүйл байлээ шүү. Энэ номтой бас бид хоёр уучаад тий олон зүйл суралцсандаа баяртай байна. Та бүхэнд бас нэг ч гэсэн тус хүргэл бас баяртай болно. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө подкастынхаа ерөнхий хичээл дурдъя. Quality for your health made in Germany. Think Pharma таны эрүүл мэндэд чанарыг гэмэнд үйлдвэрлэв. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая тий. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгээ see you. Баярлалаа.